Бас дөрвөн залуучууд бас ийм зодооны хийсэн гэдэг ааш тээ. Тэгээд яг хамгийн гол халтсан хүн нь рэпер Буман. Би наарагаас явсан ч нараа надаас явахгүй байх үед. Тэгэхээр таад маань одоо ингээд анзаарч байгаа бол яг энэ бичлэг дээр дурддагдж байгаа одоо нараг оюутны талын хүн гэд хэлж байгаа 3 дахь хүн байхгүй юу. Арт түмний төлөө тим хэвлэлийн одоо газар сайт бол угаасаа байхгүй. MCS-ийн захирал ож жаргалыг бүр ямар амар хүн бэ? Бараг наарагийн тэр лайвын дор бараг хүмүүс танилцаад байгаа юм уу хайшин тий. Үүнээс нь болоод хангаараа бас дайраад эхэлсэн. Би одоо ингээд бодоод л та сүүлд би яг хэний дургуг хүргэх юм хийлээ. Хэний дургуг одоо хүргэх юм ярьлаа гэд би ингээд бодоод байна. Сайн хөрх хүмүүс минь бүгдээрээ шинэхэн бичлэгээрээ уулзж байна. За та дээр маань сонин сайхан юу байна гэдгээ манайхан комент хэсэгт бичээрэй. За тэгээд надаар гэх юм бол сүүлийн 7 хоног бичлэг хийсэнгүү. Яа тэгэхээр сүүлийн 5-6 хоног ханаад хүрээд ямар ч ийм тан уусан гэсэн ханаад маань идэхгүй нэлээд тиймэрхүү байдалтай. Гол нь өөрөө ханаад хүрээд охиндоо халтаагаад охин маань халуураад бас нэлээд юм боллоо. Тэгэд ялангуяа сүүлүүд нэг юм вирусын гаралтай ингэж айгу хурдан дамждаг тийм ханаад байна гинэ. Тэгэд хамгийн муухай нь ерөөсөө идэж өгдөггүй. Ийм ханаад гарсан юм байна. Тэгээд та хэд маань ч гэсэн одоо ингээд улирал солигдож байгаа учраас дархлаагаа дэмжиж одоо шүлтэй устай хоол идэх, витамин уугч гэдэг юм уу да тий бас ингээд эрүүл мэндэд анхаараарай. Тэгэд яг одоо арай гайгүй болсон учраас та нартаа сүүлийн сонин сайхнаа хуваалцъя гэж бодлоо. Гэхдээ яг бүрэн бас идгээгүй байгаа. Тийм болохоор нөгөө битүүрдэг хамуур маань дахиад л битүүрээд байгаа. Гэхдээ та хэд маань сонсоход тийм төвхтэй биш байх гэж бодож байна. Сонсоход нь төвхтэй байвал уучлал хүсье. Тэгээд яг энэ хамарны битүүрлээс бүрний гарах юмсан даа гэж яг өндөө хүсэж байна. Яг иймэрхүү учир шалтгаантай байдгийг шүү. Бас зарим хүмүүс маань мэдтгүй юм шиг үлээ. Тэгээд зарим нэгэн комент дээр бүр ингээд юу лээ нусаа нийчээд ингээд яриач гээл тэгснэ хамар нь ингээд амар битүү байна гэх мэтчлэн хүмүүс бичээд байдаг. Тэгээд ийм учир шалтгаантай шүү. За тэгээд хэдүүлээ одоо үндсэн бичлэг рүүгээ орцгоё. За сүүлийн үед Монголын сошиалраас нэлээд халуухан те нэлээд ингэж хүмүүсийн анхаарал хандалтыг авч байгаа юм бужигнсан сэдвүүд гарч ирлээ. Тэгээд энэ удаагийн бичлэг дээр хэдүүлээ яг топ 3 сэдвийн талаар ярих болно. Гэхдээ эдгээрийнхээ хажуугаар бас жижиг одоо ховч юу гэдэг бас ярих болно. Тэгээд хэдүүлээ үндсэн бичлэг рүүгээ орцгоё. Хамгийн ихэнд ярих сэдв маань говь хувьцаат компани захирал амар сайхан дахин зодооны хэрэгт холбогдчихэ гэдэг мэдээлэл байгаа. За тэгээд дөнгөж саяхан буюу да тэг барыг сар гарны өмнө одоо хөвхөө үгүй юу? Одоо яг энэ амар сайхан саяны муу санжаа чопол тэмүүлэн гэл одоо эдгээр хүмүүсийн яг тэр одоо зодооныхын талаар шүүх хурал болсон шүү дээ. Хамгийн эхлээд болохоор бүлэглэн нэг залууг зодчихэ гэдэг мэдээлэл явж байгаад за тэнгууд яг шүүх хурлын үеэр болохоор энэ ингээд бүлэг зодоо биш харилцан зодоо байсан юм а гэдэг одоо зүйлийг гаргаж ирсэн. Гэхдээ л одоо ингээд энэ хэд гэх юм уу та тийм ингээд дөрвөлэн нийлж хаад нэг залууг бүр ингээд айгүй хүнд байдалд ингээд ортол нь ингээд зоцсон гэдэг асуудал яригдчихсэн шүү дээ. Тэгээд саяхан шүүх хурал нь болоод за тэнгуутаас дийлэнх одоо арт иргэд гэх юм уу та тэр шүүх хурлынх нь эцсийн дүгнэлттэй хүмүүс ингээд санал нийлэхгүй байсан. За энэ талаар би бүр тусдаа бичлэг хийсэн байгаа. Хэрвээ та хэд маань үзээгүй мэдээгүй байх юм бол тэр бичлэг рүү ороод үзэх боломжтой. За тэгсэн чинь яг энэ амар сайхан дахиад зодооны хэрэгт холбогдчихэ гэдэг мэдээлэл гарч ирсэн. Яг энэ талаар 2 сарын 16-нд Icon-ийн дээр орсон нэг нийтлэл байгаа байхгүй юу. За үүнд болохоор говь хувьцаат компани гүйцэтгэх захирал амар сайхан зодооны хэрэгт дахин холбогдчихэ. Тодорхойлбол энэ сарын 15-ны 5 цаг орчимд гэхээр одоо яг 15-ны 5 цаг гэхэр чинь 14-өөс 15 болоо тэгээд 15-ны үүрийн 5 цагт гэсэн үг байгаа байхгүй. Та хэд маань яг энэ сар өдрийг жоохон анхаарч сонсоорой. За тэнгуүтээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүмүүс зодтолдож байна. Гих дуудлага цагдаагийн байгууллагт бүртгэгдсэн байна. Зодоонд 3-аас 4 хүн оролцсон бөгөөд тэдний нэг нь амар сайхан аж. Энэ талаар цагдаагийн байгууллагаас лавлахад зодооны улмаас гэмтэж бэрцэн хүн байхгүй бөгөөд амар сайхны оролцоо байгаа эсхийг шалгаж байна гэдэг хариултыг өгсөн юм. Эргэн сануулахад өнгөрсөн оны 7 дугаар сард мөн л Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу хүүхдийн зууд байрлах Канте шөнийн цэнгэний газрын гадна улсын хурлын гишүүн асан Цэрэн Пунцгийн хүү Санжаа Чопол, Эрэл группийг үүсэн байгуулагч Эрдэнэ Батын хүү Тэмүүлэн, Таван богд группийг үүсэн байгуулагч Баатар сайхны хүү Амар сайхан нар бусдын биед хаалтаж эрүүл мэндэд хохирол учруулсан. Уг хэргийг анхан шатны шүүхээр хэлсэн шийдвэрлэхдээ Амар сайхны зорчих эрхийг 8 сарын хугацаагаар хязгаарлах шийтгэл ногдуулсан. Шүүхээс түүний зорчих эрхийг хан уул дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарласан ч тэрээр энэ удаад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зодооны хэрэгт холбогджээ гэдэг ийм одоо нийтлэл ингэж орсон. За үүний дараагаар болохоор бас яг тус өдөр
орсон бас нийтлэл байгаа. Үүнд болохоор тодруулга буюу амар сайхны гэмт хэрэг үйлцэн мэтэр худал мэдээлэл гаргасан асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан гэд одоо нүг саний мэдээллийг нь няцаасан гэх юм да тийм одоо ийм нийтлэл орсон. За үүнд болохоор 2026 оны 2 сарын 15-ны өдөр болсон асуудалд амар сайхан оролцсон холбоотой эсэх мэдээлэлд түүний өмгөөлөгч Баасан Жав тодруулах хэлээ. Тэрээр амар сайхан бусдыг зоцсон асуудал байхгүй гэсэн бөгөөд эдгээр мэдээлэл нь үнэлэлгүй худал бөгөөд хууль зөрчсөн танхаарсан ямар ч үйлдэл гаргаагүй гэдгийг хууль цагдаагийн байгууллага баталсан болохыг аль бие ёсоор мэдэгдлээ гэдэг одоо ийм нийтлэл орсон байгаа. Тэгэд яг саний нийтлэл дээр болохоор амар сайхныг шүүхээс хан уул дүргийн нутаг дэвсгэрээс гарч болохгүй гэж хязгаарлалт оногдуулсан талаар тодруулахад шүүхийн шийдвэрх тогтоол аль бие ёсоор гараагүй байна. Үүний дараагаас шүүхийн шийдвэр хүчин төлөв болж хэрэгжиж эхэлдэг юм гэдэг одоо ийм хариултыг өгсөн гэнэ. Тэгэхээр яг тэр нөгөө шүүх хурал нь болсон ч гэсэндээ шүүхийн яг одоо тэр гүйцэтгэхтэй тэр тогтоол нь одоогоор гараагүй гэдэг ийм тайлбарыг бас ингэж өгсөн юм байна. За тэгээд яг энэ 2 сарын 15 бол 16-ны өдрүүдэд яг энэ талаар ингээл нэлээд олон сайтууд дээр энэ мэдээлэл ороод явсан байхгүй. За үүний нэг нь болохоор яг корпорацийн эмээн дээр орсон мэдээлэл байгаа байхгүй юу. За үүнд болохоор овийн гүйцэтгэх захирал амар сайхан тэргүүтэй залуус рэпер Буманд халтаж гэмтээсэн гэв гэдэг гарчигтай нийтлэл орсон. Тэгээд яг одоо тэр нөгөө 3-4 залуучууд бас ийм зодооны хийсэн гэдэг аашт те. Тэгээд яг хамгийн гол халтсан хүн нь рэпер Буман гэдэг хүн юм байна. Тэгээд энэ нийтлэлээр болохоор одоо лайв ТV-ийн эмээнээс авсан одоо их сурвалжаа болгож авсан мэдээлэл нийтлэл байхгүй. За үүн дээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Канте бааранд энэ сарын 14-нд залуус зодтолтож нэгэнтээ гэмтэл учруулжээ. Их сурвалжуудын мэдээлж буйгаар тус бааранд үйлчлүүлж байсан рэпер Буман гэх залуугийн бит нэг бус хүн нийлж халдсан гинэ. Тэдний дунд хэдхэн хоногийн өмнө 8 сарын хугацаагаар зорчих эрх хасах ял шийтгүүлсэн Хамбогд групп ХХК-гийн эзэн Баатар сайхны хүү Говь ХК-гийн гүйцэтгэх захирал амар сайхан байжээ. Цагдаагийн байгууллагын ил хэрэгт мөрдөн шалах ажиллагаа явуулж буй бөгөөд хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авч нэгтэлж байгааж. Энэ бичлэгт амар сайхан бусад халдсангийн баримт байхгүй гэсэн мэдээлэл бидэнд ирэв гэдэг одоо ийм мэдээлэл байгаа. Ингээд хүмүүс яг өмнөх шүүх хурлын хариу ямар гарлаа дахиад л ингээл зодоо хийгээд явж штэ гэл айгүй сөрөг байдлаар хандчихсан л да. Тэгэл хэдүүлээ хүүхдүүдийн хамгаалал гэх мэтчлэн постуудаас явж исэн харагдчихсэн. За яг ингээд 14-15-ны өдрүүдэд 15-16-ны өдрүүдэд яг энэ одоо мэдээлэл сайтууд дээр нэлээд явж агаад тэгэд яг 17-ны өдөр ч угаасаа битүүний өдөр болоод 18-ны өдөр ч яг цагаан сарын шинийн 1-ний өдөр болсон шүү дээ. Тэгээд хүмүүс нүг баяртай хэлүүх анхаарад яг энэ асуудал ингээд одоо үгүй намжчихсан байсан гэх юм уу да тий. Сошиал дээр нэг яригдгаа болчихсон байсан чинь дахиад яг 24-25-ны өдрүүдэд энэ асуудал дахиад сөхөгдөд гарч ирсэн. За ингэхдээ болохоор яг тэр рэпер Бумангийн ингээд одоо нэлийн гимтсэн зураг байгаа байхгүй тий. Гэхдээ тэр зураг нь яг энэ асуудлаас болоод гимтсэн юм уу? Өмнө ингээд гимтсэн байсан юм уу гэдэг бол мэдэхгүй байна. Юуцсан түүний ингээд айгүй ингээд хүнд гимтчихсэн зураг нь цацагдаад ингээд олон хүмүүсийн анхаарлыг авч эхэлсэн байхгүй. За тэр зурган дээр нь болохоор яг ингээд нэг нүд нь барыг нээгдэхгүй байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй. Тэгэл айгүй том ингээд хөвгөрчихсөн. За тэнгууд ингээд цусмас урсж байгаа нэг тиймэрхүү зураг нь бол ингээд задарсан. Тэгээд яг түүний аав нь өөрийнхөө сошиал хаяг дээр нэгэн постыг оруулсан юм шиг байгаа. Миний хүүг бүр ийм болтол нь зодлоо гэдэг байдлаар аав нь пост оруулаад тэрийг нь одоо сайтууд, пэйжүүд одоо өөрсдийнхөө тэр одоо пэйж сайтууд дээр тавиад ингээд дахиад энэ асуудал ингээд одоо үүдээ хурцаар яригдаж эхэлсэн бохгүй. За энэ болохоор яг зараа цэгийн мэн дээр орсон пост байгаа хгүй. За энэ постыг болохоор 2 сарын 24-ний өдөр оруулсан. За тэнгүүтээ 5 богдын Баатар сайхны хүү дахиад л хүн зодож хүний хүүхэд алхаа шахаж дахиад л нэг нүд тагалцгаж. Уг нь амьдардаг дүрэг нь хаан уул дүргээс гарах хориотой байгаач өөр дүрэгт очиж дахиад нэг нүд сохолчихсон нь хууль чинь надад үйлчлэхгүй л гэж байгаа юм байна. Өмнө орон зайлж Интерполоор ерэн сурвалжлагдаж ирсэн ч хүндрүүлэх нөхцөл болоогүй нь бүр нотлогдож байна. Өнгөр асуудлаа шийдээд амттасчихсан сагсан бацаа хүн алсан ч зүгээр өнгөрнгээд боцсон яваа нь хүүхдээ хүмүүжүүлээгүй Баатар сайхны толгойг нилээд явуулсан шүүх засаглалын буруу шүү гэдэг ийм пост орсон. За тэгээд яг эдгээр одоо зүйлүүдтэй ингээд яг амар сэвэгдээд ингээд эхэлсэн чинь яг тэр рэпер Буман өөрөө ICC хэмээн дээр ярилцлага өгсөн байгаа байхгүй. Тэр нэг 5 минут орчмын урттай ярилцлагасан. За түүн дээр яг юу гэж ярьсан бэ гэхлээр одоо ингээд Валентин өдөр бол ингээд найз охинтойгоо хамт Валентиныг тэмдэглээд явж исэн. Тэгээд тэр гадаа зодон болсон. Гэхдээ огт танихгүй 3-4 залуучууд бол байсан. Харин тэр амар сайхан саяны буу тэмүүлэн яг тэр хэдэг бол би ингээд таньдаг. Одоо ингээд танил бол юм найзын холбоотой байдаг хүмүүсээ
тэнд бол амар сайхан байгаагүй, амар сайханд зодуулсан зүйл бол ерөөсөө байхгүй. Одоо тэрийг аав маань ингээд буруу ойлгоод сошиал дээр бол ингэж бичсэн мөлий. Тэгээд би бас ингээд аавтайгаа ярилцаад аав битээр ингээд ойлголцсон гэдэг зүйлийг бол ярьсан. За тэгэнгүүтээ одоо ингээд хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ингээд яг юу босныг ингээд мдээгүй байж битгий юм худлаа мэдээлэл сэвэчэ гэж хүсэж байна гэдэг байдлаар тэр яриа өгсөн байгаа байхгүй юу? Аав бол босон процессыг ерөөсөө мэдгүй байгаа. Яг мафийн зодооны юм шиг ийм бодоод байгаа байхгүй. Тийм бол ерөөсөө бодоогүй. Ерөөсөө өдөө хатгаж хүмүүс явуул зодуулж модуулж тэгж надад мөнгө зөнгөөч ам хамхуулаад байсан юм ерөөсөө байхгүй. Тэгсэн чинь яг тэр ярилцлага дээр болохоор нүд нь ингээд итгэцэн байсан бол харагдчихсэн. Өмнөх зурган дээр ингээд аюу хөхрөөд ингээд цус гараад нэлээд хүнд харагдчихсэн шүү дээ. Тэгсэн чинь яг энэ ярилцлага дээр болохоор нүд нь ингээд нүднийхээ дээдлэлт ингээд нэг жижигхэн одоо шалбархай гэх юм уу да тийм байх шиг бол харагдсан. За тэгсэн чинь яг энэ ярилцлагын доор сэтгүүлч өнөөцтэй нэг одоо комент өгсөн байгаа байхгүй. За үүн дээр болохоор хонь бүрэн чонд талхан салсан бол болоодоо чаавас гэж аав наандурч за гэтэл хамт явсан найз охин чинь бас л амар сайхны гүтгээд байдаг юм та бүгдээс нь урууж ингэх шалтгаан их л том зүйл байна да тий. Амар сайхны ихнэр яагаад та нартай хэрэлдээд гомдол энтер гаргаад байсан юм хийхээ. Нэг хүмүүс амар сайхан байгаагүй гэчгөл бүрч үнэмшилтэй болчих гээд байх шиг байна. Хүнд аав ганцхан л олддог. Ааваас үнтэй мөнгө гэж байдаггүй юм да хүмүүс гээд энэ комментиг өчөөд за энэ коммент нь бүр 581 лайкийг авсан байгаа байхгүй юу. За юу ч тэгээд энэ асуудлын талаар бол яг нэг иймэрхүү зүйл бол болсон байгаа. За одоо манайхаа хэдүүлээ дараагийн ярих сэдв рүү орж ийн. За энэ сэдв нь болохоор би наргаас явсан ч нараа надаас явахгүй байх үед гэдэг сэдв байгаа. За би яг өмнөх бичлэг дээр бас нарагийн талаар ингээл ярьчихсан шүү дээ. Тэгсэн чинь яг нэг хүн ийм комментиг бичсэн байсан л да. Тэгээд та хэд маань хэрвээ Facebook ашигладаг бол одоо яг миний юу ярих чааг бол бүгдээрээ мэдж байгаа ах гэж бодож байна. Хэрвээ ашигладаггүй бол гэтэл ер нь энэ талаар сонсон байх гэж бодож байна. Яагаад гэвэл яг энэ нараатай холбоотой асуудал бүр яг одоо бүр улс орон даяараа яригадаад те Монголын сошиал бүр бүүм болж гарч ирсэн сэдв байхгүй. Тэгээд одоо яг энэ талаар юу болсон юм бэ гэдгийг яг он цаг дараалал нь эхнээс нь эгдээс дараатай та нартай ярьж өгье. За хамгийн эхлээд 2 сарын 22-нд нараа нэгэн пост оруулсан. За энэ болохоор яг нөгөө нэг хамгийн нэлх одоо охиноод хөврээд богоон дотор явж байгаа нэг пост байгаа хгүй. За тэнгүүтээ аль чин хийжин их хийж алт мөнгө их цуглуулсан хүмүүс одоо хөдөө гэрийн зүг гэдэг постыг оруулсан. Яг энэ постоо өдрийн 1 цагт буюу 13 цагт оруулсан байгаа хгүй. За тэнгүүтээ 2 цагийн дараа буюу 15 цагт болохоор яг тэр хөдөө гэртээ очиод за тэгээд яг гэрлүүн хулгай нэвтэрсэн гэх юм уу те одоо ингэж гаднаас ингэж хүмүүс ороод дээрэмсэн байна гэд хид хидэн лайв хид хидэн бичлэгийг бол хийдэг. За эдгээр дээрээ яг юу ярьдаг вэ гэхлээр ер нь л яг гол агуулга нь болохоор одоо ингээд хотуудтай ингээд сар шинэ тэмдэглээд ирсэн чинь гэрт ингээд хулгай орсон байна. За тэгээд нэг камерыг нь бол ингэж унгаасан байна. За тэгээд гаднаас орохдоо юугаар тэр угаалгын өрөөнийхэн цонхоор дамжиж орж ирсэн байна гэдэг зүйлийг ярьдаг. Тэгээд угаалгын өрөөнд нь болохоор яг тэр нойлыг ингээд өшгөлөөд ч юм уу та тий эвдсэн байна гэдэг зүйлийг ярьдаг. За тэнгуүтээ бүх шкаф одоо хоолны шүүгээ орныхон доотолч гэдэг юм уу та тий бүх зүйлийг ингээд онгоолоод хайцсан байна гэдэг зүйлүүдийг ярьдаг байхгүй юу. Тэгээд яг гэрээс нь юу алгуулсан бэ гэхэлэр кофений машиныг авч явсан байна. За сүүлд бас MacBook Pro авсан байсан. За тэрийг нь авч явсан байна гэсэн. За тэгээд нөгөө хоолны шүүгээнд нь тэр тавиурууд дээр ингээд баахан виски архинууд байдаг гинэ. Тэгээд бүх тэр виски архинуудыг нь авч явсан байна гэсэн. Гэхдээ нэг вискиг л үлдээсэн мэн гэж байгаа байхгүй. Яг за эдгээр зүйлүүдийг ингээд авсан байна гэд бол ярьдаг. Гэхдээ бусад те бүр ингээд үнтэй цэнтэй одоо юу гэм бусад зүйлүүдийг нь аваагүй гэж яг энэ хэдийг авсан байна гэл яг тэр лайв бичлэг дээр ярьж байгаа байхгүй. За тэгэнгүүтээ бас яг нэг бичлэг дээрээ одоо хэдүүлээ ингээд яа краш орж гэд за краш руугаа ингээд орсон чинь тэнд дэдэг нөгөө тогны том одоо нүг генератор бид шүү дээ. Генераторыг нь авч явсан байна гэдэг. За тэнгүүтээ манайх ингээд гаднаа ингээд маш олон камертай. Тэгээд одоо тэр хулгайчуд угаасаа ойлгомжтой баригдана. Яагаад гэвэл манайх ингээд камертай гэд ярьж өстө краш руугаа орсон чинь тэр камерныхын бичлэгүүд процессор дээр нь хадгалагддаг байжгаад тэгсэн чинь яг тэр процессорыг нь крашнаас нь ингээд аваад явсан байна гэдэг зүйлийг бол ярьж ирсэн. Яг энэ бичлэг дээрээ говийн бортой ингээд хамт хийж байгаа байхгүй юу. За өмнөх бичлэгүүд болон лайвууд дээр болохоор нараа ингээд ганцаараа те ингээд бичлэг юмнуудаа хийжсэн. Яагаад тэгэхээр одоо нөгөө хүүхдүүд нь ингээд хамт ирж байгаа шүү дээ те хөдөө одоо тэр гэртээ ингээд хамт ирж байгаа. За тэгээд мэдээж хэрэг гаднаас ингээд хулгай орчихсон учраас одоо ингээд цагдаа сэргийлэх болоод явна. Тийм учраас хүүхдүүдээ одоо ингээд тасрагчтай нь хамт буцаад хот руу явуулчлаа. Харин манай хүн бол одоо ингээд цагдаа авчрах гад явсан. Тэгээд би одоо ингээд гэртээ ганцаараа байна гэд тэр бичлэгүүдээ хийж байгаа байхгүй. За яг тэр гэрийнх нь ойролцоо нэг л аль байт юм лээ. Тэгээд бас нэг бичлэг дээр
яг тэр одоо хөршөөндөө гэх юм уу те ороод бас нэг лайв хийдэг. За ингэхдээ болохоор яг тэр хөршүүдээс асуугаал те энэгээр яг ямар машин явсан бэ? Ер нь явуулын хүн энэгээр нэг яваад байдгүй. Тэгээд яг зорж ирсэн байна гэдэг зүйлийг бол ярьдаг. Гэсэн чинь хөршүүд нь яг энэгээр нэг юм хар джип бол ингээд яваад ирсэн шүү гэл ингээд хэлж байгаа хгүй. Тэгэл наара энэгээр хэр баргийн машин гэж явдаг юм аа. Яг л зорж бүр ингэж ирсэн байгаа хгүй юу гэд яг тэр зүйлийг ярьдаг. Тэнгүүтээ яг энэ гэрт нь орсон тэр хулгайч нар бол те яг юм хулгай хийх гээд нэг айл дээрэмдэх гээд орсон хүмүүс биш ээ. Үнэхээр тийм хүмүүс байсан бол бүр илүү ингээд үнэтэй юмнууд аавнаа. Харин эднэр яг улс төрийн зорилгоор те ингэж манай гэрт ингэж орж ирсэн байна гэдэг зүйлийг бол ярьдаг. Тэгээд яг жирийн хулгайч нараас бол те яг л тэр үнэтэй зэнтэй юмнууд аавна. Гэхдээ эднэр бол одоо үүдэн жирийн хулгайч орсон юм шиг харагдуулах гээд одоо ингэж хамаг юм ингээд өнгөчөөд бүх юмны хаалга савонголоод тэд ингээд арх таарснууд ингээд хаваад явцсан байна. Гэхдээ үнэхээр одоо үүдэн те нэг юм хоол горцсон ч хүмүүс бол яг ингээд арх авахгүй ирсэн хүмүүс бол одоо тэр архийг ингээд хуугаар нь авч явна гэдэг. Гэтэл ягаад нэг виски тэнд ингээд үлдээсэн юм бэ? Энэ бол яалтчгүй зохион байгуулалттай зүйл байна гэж ярьдаг байхгүй юу? Би тэд сая гэртээ ирсэн чи манай гэрт хулгай оржээ, хүн дайрч оржээ. За тэгтээ энэ бол зүгээр л нэг юм арх дарс хайсан айлт нэг ороод үтчи эднийх ямар юм эсвэл нэг юм үлссэн цангасан хүм биш. Ийм одоо муу мэдээ дуулгаж лайв хийж уучлаарай. Тэгтээ энийг бол заавал газар дээр нь мэдэгдэх ёстой. Хүн харахад бол тэгэж зүгээр нэг арх дарсыг аваа явсан юм шиг харагдуулах гэсэн боловч энэгээр джип машин хизээ гэлээ 2 хоногийн өмнө 2 хоногийн өмнө зогсон тэрний дараа нэг ирсэн 2 машин ирсэн мэт те. Яг манай дижон бол гараа уулзсан чинь яваад ирсэн ч. Тэгээ манай энэгээр бол зүгээр ингэж энд чинь манай хоёр айл байгаа шүү дээ. Өөр ингэж явна гэж байхгүй байхгүй. Тэгээ камернуудыг бас юу асан байгаа. Нэг камерыг бол унгаасан байгаа. Цохиж унгаасан байгаа. Ийм юм болж гинэ. За тэгээд одоо цагдаагаа хүлээгээ сууж наарам. Тий. Ер нь бол ингээд энэ бол би зүгээр нэг хулгай гэж бодохгүй байгаа. Энийг бол надад сануулга өгч जैन улсыг хуралд ороод одоо чи аятайхан байгаарэ гэж санал өгч гэж би хувьдаа харж байгаа. Ягаад гэвэл хэрвээ үнэхээр л нэг залбин хулгайч те юм авах гад залбинтоод хоолгүйдээд архигүйдээд ирсэн ба шал өөр юм хийх байсан. Харьцангуй учиртай ухаж түнхэнсэн байгаа. Мөн эдгээрээс гадна энэ бол яалтчгүй уус төрийн зорилттой тий одоо ингэ намайг айлах гэж одоо сүрдүүлэх гэж энэ зүйлийг бол ингэж явуулсан. Тэгээд би одоо ингэ бодоод л байл та сүүлд би яг хэний дургуг хүргэх юм хийлээ, хэний дургуг одоо хүргэх юм ярьлаа гэд би ингэ бодоод байна. Яг гэд хоёр зүйл бол байна. За эхнийх нь болохоор би элбэг доржийн тэр өргөж авсан хүүхдүүд хайцсан бэ гэж одоо нэг зүйлийг бол шеэр хийсэн. Нөгөөт нь болохоор би угаасаа л MCS-ийн талаар ингэж ярьсаар л байдгаа. Тэгэхээр одоо тэр од жаргал болон элбэг доржийн хүмүүсийн гисэн болов гэх мэтчлээ тэр бичлэг дээр бол одоо ингэж ярьдаг нь бол харагддаг. Тэгээд яг MCS-ийн талаар гэх юм бол тий урд нь бол би ингээл үнэхээр юм гоё одоо том байгууллага, мундаг байгууллага гэж хардаг гэсэн бол яг улс төрт ороод тэр хүмүүсийн талаар мэддэг босноос хойш одоо ингэ ямар амар хүмүүс вэ гэж мэддэг болсон гэж одоо тэр лайвууд дээр бол ярьдаг. Тэгээд Нарагийн эдгээр лайв болон бичлэгэн дээр нь хүмүүсийн нэлээ одоо ингэж уурлаж бухимдаад тий хил ам хийгээд байсан зүйлүүд нь юу вэ гэхээр одоо эхнийх нь болохоор яг нөгөө краш руугаа ингээд орсон гэсэн штэ. Яг краш руугаа орсон чинь тэнд Монгол улсын төрийн сүлд байдаг байхгүй. Тэгэд хүмүүс яаж тэ бүр ингээд эх орныхоо тэ Монгол улсын төрийн сүлдийг бүр крашнда хадгалж чадчихна гэд хүмүүс нэлээд уурлаж бухимдаж байгаа бол харагдчихсэн. За үүнээс гадна одоо говийн бортой хамт ингээд бичлэгээ явж хата говийн бор яг нөгөө нэг манай шийд ясан болоо гэл яг нэг тиймэрхүү юм хэлдэг байхгүй юу. Тэгсэн чинь хүмүүстэй одоо ингээд гэрт нь хулгай орчоод татчихаа бүр ингээд энэ одоо шийдэл ярьж ийна гэдэг нөгөө сагсны шийд шиг бодоод энэ одоо энэ битэр одоо шийдэл ярьж ийна гэж хүмүүс ингээд нэлээ маазарч бол харагдчихсэн л. Гэхдээ тэр шийдгээд байгаа нь болохоор сагсны шийд биш нүг нэг тогны шийд байгаа байхгүй. Тэгэд яг говийн бор манда шийдийг яасан болоо гэдгсэн чинь одоо нөгөө нэг бускатлнуудын бүгдийг ингээд дээшлүүлээд хайцсан албаар ингээд тогийг нас тасалсан байна гэдэг зүйлийг гаргаж ирсэн байгаа. Тэгээд манай шийдэл юм болов уу? Тэгээ шийд чинь бол наад хаяр чи хараа нэг явангүй байдаг. Наагур чи агих мөр байгаа. Тэгээ тог ягаа тасалч юу гэдэг вэ? Шийдэл бускат бүгдийг дээш өгч. Бүгдийн дээшээ сүрчээ. Тэгэхээр тэрний яцсан гэсэн үг юм. Манай гэрлийг албаар унтраасан байна. Үүнийг хүмүүстэй буруу ойлгоол одоо нүг сагсны шид гэж бодоод л яриадсан байгаа хөөцөн ч яг үндэ тогны шидийг бол ярьсан юм бэлээ. За тэгээд тэр лайв бичлэгүүд тэр яг л ер нь л нэг зүйлэл ярьдаг гэх юм да тий яг л энэ бол улс төрийн явуулга байна. Угаасаа одоо олоход бол амархан одоо хэдүүлээ Монголын цагдаа нарыг яг яаж ажиллах нь харъя. За тэгэл улсыг
хурлын гишүүдээ одоо нэг бүрэн ирэх гэдэг лүү давуу ирэх гэдэг лүү юу лээ одоо нэг юм хамгаалагдах ирэх мэрх гэл байдаг шүү дээ. Яг тэр нь одоо яаж үйлчлэгийг хэдүүлээ харъя гэх мэтчлэн бол ярьсан. За тэгээд тэдний гэрт болохоор 10 цагтаа ирээд одоо үзлэг одоо гар хөлний мөр авах те одоо тиймэрхүү үзлэг шинжилгээ бол хийсэн гэдэг зүйлүүдийг бол ярьсан мөлий. За үүнээс гадна Нарагийн постууд ч гэсэндээ маш олон хүмүүсийн хандлагыг бол авч исэн. За эдгээр постуудад нь нэг нь гэх юм бол те тэнэг хулгайчууд алтан аяга байж байхад мөнгөн аягал зиндан тэрийн багац хаа гэдэг ийм постыг бол оруулсан. Тэгснэ энийхээ араас болохоор за тэнэгтэж улсын хурлын гишүүн наран туяа Нара энтер гэсэн бичгтээ мөнгөн аягыг хямдыг нь бодоод худалдаж авч хулгайн хамсаатан гэдэг бас ийм постыг бол оруулсан. За тэгсэн чинь хүмүүс мэдээж хэрэгтэй энэ хоёр постыг ингээд л одоо үгийн дооёолгод ч гэдэг юм уу да тий яг нэг юм мөнгө аяган дээр улсын хурлын гишүүн Нара гэх мэтчлэн хүмүүс тийм зураг оруулаад л бас ингээд маазарч байгаа гэдэг нь бол харагдчихсан. Тэгээд тэрээр яг эдгээр одоо лайв бичлэгнүүдээ хийхдээ одоо ингээд хүмүүс рүү ингээд маш их уурлаж ингээд дайрч байгаа гэдэг нь бол харагдчихсан. Мэдээж хэрэг гэрт нь хулгай орсон, хулгай дээрэм орчихсон учраас хүн мэдээж хэрэг маш их уурлаж бухимдах нь бол тодорхой. Гэхдээ одоо тэр лайв бичлэгийг үзэж байгаа гэх юм уу да тэр хүмүүс рүү ингээд аягүй их дайрч давшлаад одоо энэ төрд байгаа хүмүүс ч юм тийм гэл ингээд хүмүүс рүү нилээн дайрчсэн нь бол харагдчихсан. Үүнээс нь болоод хүмүүстэй одоо ийм бүдүүлэг те ийм одоо үгийн янз бүрийн ийм үг хэлдэг ийм улсын хурлын гишүүн байна гэдэг чи өөрөө ингээд ёс зүйгүй байна. Энэ бол байж болохгүй. Ийм улсын хурлын гишүүнийг харж ийн гэдэгтээ бид нар одоо ингээд гутарж ийна гэдэг зүйлүүдийг хүмүүс маш их ингээд ярьжсэн байхгүй. За тэгсэн чинь эдгээрсэн зориулаад Нара бас нэг пост оруулсан. За үүн дээрээ болохоор нэрээ ганц юм асууя. Танаа төрд та нарыг үлгэрлэн манлайлсан ямар гишүүн байдгийг нэрээ гишүүн байж гээд хуццгаагаад байх юм гэд ийм постоос оруулсан байгаа. За тэгсэн чинь дараагийн пост нь нэлээд сериосны пост зэм манайха. Яа тэгэхээр одоо нөгөө централ телевизээс Tonight Show одоо хийж байгаа шүү дээ. Тэгсэн чинь хамгийн сүүлийн дугаар дээр нь одоо зочин гэх юм уу та тэгээ нэг зочноор нь яг одоогийн ерөнхий сайд Зандан Шитрэг урьж оруулсан байхгүй. За тэгээд энэ нас жоохон хил ам болоод байгаа зэ. Хэдүүлээ яг энэ постыг ярьчаад араас нь ярих болно. За энэ постн дээр болохоор үгүй одоо ерөнхий сайд болоод 3 сарын дотор МСС-ийн төлөх ёстой татвараас 200 тэрбум харин чөлөөлдөг ерөнхий сайдгаа МСС-ийн хүргэн телевизийнхээ хүндэт эфирт залалгуудээ те малууд одоо дайраж хаахаа та нар бүгд заяач нь юм аа гэд ийм постыг одоо бас ингэж оруулсан байгаа. За одоо хэдүүлээ Зандан Шитрээр Tonight Show-нд орсон талаар ярьцгаая. За яг централ телевизийн энэхүү пост дээр нь болохоор Монгол улсын 34 дахь ерөнхий сайд Зандан Шитэр Tonight Show-нд хүрэлцэн ирж тэр бүр хуваалцаад байдаггүй дурсамжаасаа хуваалцаж элен талангүй ярилцлаа гэдэг постыг бол ингэж оруулсан байсан. За тэгээд яг тэрээр одоо энэ шоунд орохдоо юу ярьдаг вэ гэхэлэр гадаадад явж байгаад машинд дариулаад 20 өдөр одоо ингэж ухаангүй байсан гэдэг талаар бол ярьдаг байхгүй. Тэгээд бас миний нэг харсан зүйл нь юу вэ гэхээр одоо нүг яд шүү дээ YouTube дээр одоо энэ централ телевизийн чинь ирсэн зочдынхоо бичлэг YouTube суваг дээр оруулаад явдаг шүү дээ. Тэгсэн чинь Зандан Шитрийн орсон яг тэр хэсгийг ерөөсөө оруулаагүй лээ. Яг яагаад гэдгийг нь бол мэдэхгүй байна. Ер нь бол оруулаагүй байлээ. За тэгээд энэ талаар бол хүмүүс нэлээ ингэж юм ярьж эхэлсэн. За одоо жишээлбэл нэгийг та нартаа уншиж хүргэе. Энэ пост нь болохоор 2 сарын 22-нд инх мөнх Батжагал гэдэг хүний Facebook дээр орсон пост байгаа байхгүй юу. За үүн дээрээ болохоор ерөнхий сайд бөөн хилэн болж Tonight Show-нд ороод осол орсон дурсамжаал ярьлаа. Улс орны ойрын хөдөлгөөн холын ирээдүй уул уурхайн өгөөж эзэн Монгол байх уу, боол Монгол болох уу гэд эргэлзээтэй асуудлуудаас нэгийг нь хүндсэнгүй. Харин цэгцрэх хөдөлгөөн гэж сүртэй нэр дурдсан хэрнээ яг яавал улс орноороо цэгцрэх тухай ярьсангүй хэлсэнгүй. Ерөөсөө энэ хүн маань дурсамж томч суух насан дээр нэгэн төржээ. Хамгийн өгөөжгүй ярилцлага болвоо хөрхий. За тэгээд гал ирмэлзэлгүй хүнээр удирдуулсан улс оронч тэгээд өөдөлдөггүй юм да. Цаг идэж цалин авч тэд тухлаж төрөөр хамгаалуулж хэдэн жил явах юм бол тоо гэдэг ийм постыг оруулсан байсан. За тэгээд яг Зандан Шитэртэй холбоотой яг энэ зүйл дээр болохоор тэг яг саяны хүнтэй одоо ингэж яг адилхан бодолтой яг ингэж бодож байгаа нэлээд хүн хүмүүс бол харагдчихсэн. Гэхдээ централ телевиз яг өөрсдийнх нь оруулсан тэр постыг харахаар мэдээч хэрэг зарим нь ингэж дайрч байгаа хүмүүс энэ нөгөө талдаа бас л өмгөөлж хамгаалаад тэг айгу зөв хүний оруулсан. За тэгэл ерөнхий сайд дамжуулт хүсэж гэдэг юм уу та тэг яг тиймэрхүү хүмүүс бас нэлээд харагдчихжээ. Тэгээ та хэд маань үүн дээр яг юу гэж бодож ийн гэдэг манайха комент зэгт бичээрэй. За тэгээд Нарагийн гэрт хулгай орлоо гэдэг ингээд улс орон даяараа бараг мэдээдэл бүгдээр ингээд шуугаад явж байгаа штэ тий. Үүнээс гадна Нарагийн тэр лайв бичлэг юм нь маш олон хүмүүст хүрт юм байна. Яг тэр гэрт нь хулгай орлоо гэдэг лайв бичлэгнүүд нь болохоор дандаа л 2 сая хэдэн зуун мянган хүн үзсэн байгаа байхгүй. Одоо Монгол улс чинь бараг 3.5 6 сая хүн амтай гэр чинь бараг л 80
70-80% нь барыг Нарагийн лайвыг үзээд байгаа юм уу та тий. Ер нь бол маш олон хүмүүст хүрдэг гэдэг нь бол ингэж харагдчихсэн. Тэгээд үүнээс гадна олон пэйж дээр бас бусад одоо сайтууд дээр ч гэсэн мэдээлэл ороод яваад байгаа шүү дээ. За тэгээд бас үүнийг нь хүмүүс юу гэж хараад байгаа вэ гэхээр Нарагийн одоо энэ хийгээд байгаа зүйл нь үнэхээр хулгай ороггүй те зүгээр зохиомл одоо тийм олонний анхаарлыг авах гад те ийм зохиомл зүйлийг яриад байгаа юм биш үү гэж хартж байгаа хүмүүсээс гарч ирсэн байлээ. Наратай холбогдлоо юмсээс асууд боллоо. За би хувьдаа бол Нара гишүүнийг энэ бүгдийг нь бол захиалгатай хийж байгаа гэж хувьдаа хардж байгаа. Тэгээ энэ хүн хичнээн ийм өөрийнхөө юм процессороо явдаг ч гэсэн арай ч ийм бас контролгүй тэгээ албаар төрийн төвшин хүн байж ээж олонний дээрслэр дандаа муухай гэрэлж энэ хүү лайв болон энэ зүйл дээр оруулж эхлээд яг ийм караки байна уу сенсацийг авч жагаад араас нь хулгай хэрэг оруулаад тэгээд тэр лайвн дээр албаар тэр гаражтай байгаа нойлох хажууд байгаа тэр төрийн сүлтийг харуулж тэгээд энэгээр ингээд нэг мессеж өгөх гэдэг гэж би хувьдаа харж байгаа. 6 гишүүнийг тар энэ парламент бол муухай зуухай гэдэг юм руу турхаад байна уу гэж харж байгаа. Нэг юм бичигдээгүй хууль байдаг шүү дээ. Одоо олонний анхаарлыг нэг сэдв рүү ингэж айгүйх авч жагаад цаана нь одоо улс төрийн янз бүр юм хийж идэг гэл. Тэгээд тэр нь зөвхөн Монгол улсад ч ингэж байгаа юм биш үү? Одоо энэ том одоо улсууд байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Америкийн талаар хэдүүлээ маш том одоо жишээ мэдчихэж шүү дээ. Яг тэр Эпстентэй холбоотой асуудлууд гарч хэлсэн чинь цаана нас магадгүй улс төр юм явж байгаа юм биш үү гэдэл янз бүрийн бас яригадаад илээ. Тэгэхээр энэ зөвхөн Монгол улсад бол болтгоо юм байна. Гэтэ Нараг бол яг үндэ бид нар мэдгүй шүү дээ. Үнэхээр яг хулгай орсон юм уу? Үнэхээр зохиомл юм уу? Үгүй мүү гэдгийг бол бид нар мэдэх боломж ч байхгүй гэж би бодож байна. Тэгээд одоо юу гэдэг гэтээ яг тэгж хартж байгаа хүмүүс байна. За эдгээр хүмүүсээс гадна бас одоо ингэж яг сошиал дээр Нараа тийм маргаж байгаа тий одоо Нараа руу дайрж байгаа, Нараа бас буцаагаа дайрж байгаа. Нилээн одоо юу гэдэг хид хідэн хүмүүс байна. Тэгэхээр хэдүүлээ одоо яг тэр хүмүүсийн талаар ярих гэж бодлоо. За хамгийн ихэнд ярих нь болохоор сэтгүүлч шинэ байгаа. Би бас өмнөх хид хідэн бичлэг дээр сэтгүүлч шинэгийн талаар бас яриад явж исэн. За тэрээр Нараг юу гэсэн бэ гэхлээр дарангуйлагч хулгайч орлогоо нотолж чаддаггүй оюун эрдэнэ болоод гэрээгээ 15-ын амьд трол Нараа Чавас гэж ийм хөсрийн шаарнууд явгац толож улаан холоогоо тижэн хүмүүс мэдгүй юм шиг баяны дүрт тоолох гэж хямдхан дэндүү үнцэнэгүү оюун эрдэнэ Монгол улсын тархан хилийн дагуу газрыг бусад хууль бусаар өгснийг эсэргүүцэж лайвдж бичдэг. Оюун эрдэнэ хулгайсан татвар төлөгчдийн төлсөн 125 их найд төгрөгийг энэ бичиж лайвдж нэгдэг. Энэ л хулгайч олигархуудын амьд трол хийж тэрбумтан болсон байх гэд бүр ингэж маш урт одоо ингэж Нараа руу дайрсан ийм постыг оруулсан. За тэгсэн чинь Нараа буцаад яг энэ шинээг юу гэсэн бэ гэхлээр элбэг доржийг үргэж авсан хүүхдүүдийн талаар ердөөл цус дуртахад элбэг доржийн угчааснууд яасан их дөрүүлж байна. Тэднийг зурлаар танилцуулаад явъя. Нэгт Дэнс шинэ гэж нэг бузар салхин доронч явбал бузартаа минь хүүхэн охиноо онц хэрцгээр алдсан ихийн нулимс хатаагүй байхад өөрөө алдсан ихийг доромжилж өөрөө хүүхдээ хайхаар дүүгүй байсан муу ээж гэж харааж байсан тэрэн өнөөдөр гэрт хулгай орсон явдлыг сэвж байгаа нь элбэг доржийн троллууд амилж нэгсэн нэг утга санаа бүхий пост бичлэг сэвж байгаагаар нь андашгүй юм гэд одоо яг энэ шинээр дайрсан тийм бас нэлээд урт постыг бол ингэж оруулсан байсан. Тэгээд энэ хоёрын постыг харах юм бол те шинэ болохоор Нараг оюун эрдний талын хүн, оюун эрдний трол гэдэрээд байгаа шүү дээ. Тэнгүүд Нараа болохоор шинээг буцаагаад зөрүүлээд те элбэг доржийн трол гэд яриад байгаа байхгүй. Яг эдгээр асуудлаас нь улбаалаад шинэ бас нэгэн постыг оруулсан байсан. За үүн дээрээ болохоор элбэг доржоос санхүүжилт авдаггүй гэж олон хүн асуув. Элэнцгээ ахвтээс хорцоосч авч үзээгүй шүү гэдэг постыг бол оруулсан. Гэхдээ ер нь одоо яг Дэнс цэгийн мэн дээр би та нарт хэлж ирсэн шүү дээ. Элбэг доржийг өмөрж байгаа нэг л сайт байсан. Одоо ингээд элбэг дорж хүүхдүүдээ буцаагаад гэр бүлт нь ингээд буцаагаад өгсөн гэд ярьж байгаа ганц сайт байгаа. Тэр нь болохоор Дэнс цэгийн мэн гэдэг байгаа. Тэгэд энэ шинэ баяр сэтгүүлч болохоор яг нөгөө Дэнс цэгийн мэнийг үүсгэн байгуулсан хүн гэх юм уу да тийм штэ тий. Тэгээд яг одоо яг элбэг доржийг өмөрж байгаа ганц л сайт байгаа нь яг энэ Дэнс цэгийн мэн гэхгүй. За тэгээд тэрээр ийм постыг оруулсан байлээ. За Нараатай маргаж байгаа дараагийн хүн гэх юм бол нөгөө Болт багш гэд би бас хэлж ирсэн шүү дээ. За яг Болт багшийн бас постууд байгаа. Болт багш гэдэг хүний пост болохоор 2 сарын 22-нд орсон байгаа хгүй. За энэ дээр болохоор Нараа ээлжит Херогийн хортой дүр Арта Томпак трол мөнгө ашиг сонирхол харанхуй нийгмээс харниулж чиглүүлдэг цурал жүжиг гэд ийм постыг оруулсан. За тэнгуүтэ үүнийхээ дараа болохоор комедиан Амрагийн нэг постыг
ширэлсэн байхгүй. За Амраа бас Наара хоёр бас нэлээд болсон. Тэгтээ хэдүүлээ жоохон хойно ярих болно. За Амраагийн яг энэ пост нь болохоор улсын хуульд орж байгаа хүмүүсийн сэтгэц болон сэтгэл зүйн эрүүл мэндийг шалгаж авмаар байна гэдэг постыг оруулсан чи яг энэ болд гэдэг хүн ширлэнгүүтээ албаа шүү дээ. Олон жил нийгмээ бозорлож яваад түр тийх гэж гишүүн болсон биз. Олон удаа цувралж үжиг тавилаа. Өөрийнх нь толгой бол хүрхгүй ард нь нарийн сайхан цохол бол байж таараа гэд ийм бас постыг оруулсан. За тэнгуүтээ үүнийхээ араас энэ жүжигийн төгсгөл хаанан цэг хатхан сонирм нь ямар чиглэл авсан бол тоо эсвэл царниулах өртөх зорилготой юу? Наараж яг байдаг л амьд трол мөнгөөр бүхнийг зарчсан зомби шуналтанд хязгаар байхгүй. Морал нэххэн тэнэг асуудал. Гол нь бид энэ хууль дүрм журам дагдаггүй нийгмээ хортуулж хувааж байгаа ашиг сонирхлын зөрчилтэй төрийн дээд албан тушаалтанд ямар ч хариуцлага тооцох чадваргүй байгаа нь гамшигта. Үүнээс чихийг үзүүлэх нь тодорхой. Их л урт цуврал мөнгө ашиг сонирхол явна. Яанда хэдүүлээ эрүүл ухаантай хүн ховор улсад аврал алга гэдэг ийм постыг оруулсан. За үүнийхээ дараа дахиад нэг пост оруулсан. За үүн дээрээ болохоор нэг 5 зүйлийг бичингүүтээ Наара яг аль нь вэ гэдгийг асуусан байгаа хгүй. За нэгдүгürt нь болохоор галыг хүчээр холдуулсан. Хоёрт сарниулалт, гуравт нийгмийн дайсан гаргаж ирэх одоо талцуулах зохиол гинэ. За дөрөвт болохоор хандлт авах, тавт нь сэтгцийн эмгэг дааврын асуудал нь хүндэрсэн гэдэг ийм 5 зүйлийг бичсэн байсан. Гэсэн чинь Наара зөрүүлээд 2 сарын 23-нд буцаагаад нэгэн постыг оруулсан байгаа. За энэ постн дээр болохоор Элбэг доржийн трол 2 насаараа жихэн гахаа шиг шазааж явсан гахаа болт гихч хэдэн жилийн өмнө турсныхаа дараахан тураах багш болж түүгээрээ жаал амьдралаа залгуулж хэдэн дагчтай босныхоо ачаар сүүлтэн эбигийн трол дүр эсгсэн либералч болсон юм. Амьдрал нь хэцүүхэн шүд амнаасаа ихсүүлээд тураад ч нэмэргүй угийн шаймын гэрүү вампирын шүд нь лавтай солир эмхтэй ч хялаж харамгүй үзлийн ирмэгчин байдаг. Либерализм бол хүн бүрийн эрх чөлөөг хэрхэмлдэг, хүн бүр харилцан адилгүй өөрөөр байхыг хүлээн зөвшөөрдөг. Хүний эрх чөлөөг ханган хамгаалдаг бөгөөд ардчлалын тулгуур үнэт зүйл нь хүн бүр хууль шүүхийн өмнө дэгш байх явдлыг хүндэтгэх тухай ойлголт байтал эбигийн трол либералчууд өөрөөс өөр хүнийг үзэхгүй дайрдаг. Эби эзнээ хамгаалж тэр 3 дахь хэсэгт нийгмийн дайсан гаргаж ирэх пол оруулсан өөрийн эрэхгүй эзнийхээ төлөө хөлдөж буй гол санаа нь. Миний гэрт хулгай орсон тухай зарлахад хэдэн троллууд нь ингэж элдв бүхэл бүтэн айрмыг толгоолж байгаа нь Наара гэж тод дуу хоолой эзнийх нь хамгийн ноцтой хоёр зүйлийн нэг сэжүүрийг нь атгаад авсан л байгаа юм гэдэг ийм постыг ингэж оруулсан. За тэгсэн чинь болт болохоор яг тэр Наарагийн бичсэн одоо энэ зүйлийг нь скриншот хийж оруулаад за тэгэнгүүтээ за Наара минь ингээд блоко гаргаж байгаа. Одоо ингээд оюун эрднийг нөгөө огцруулах чагсаалт буюу огцрох амархан чагсаалт байсан шүү дээ. Яг тэр үеэр бол ингэж Наарад блоклуулсан гэдэг зүйлийг бас ингэж гаргаж ич бичсэн байгаа хгүй юу. Тэгэл ер нь л ингээд Наарагийн арттэй тэр оюун эрд нь баатар ингээд байдаг гэдэг утгатай зүйлүүдийг бичээд за үүнээс гадна улсын хурлын ёс зүйн дэд хороонд гомдол гаргаж үндсэн хуулийн цэцэд хандна гэдэг одоо зүйлийг бас ингэж гаргаж ич бичсэн байлээ. За тэнгуүтээ яг энэ постныхоо доор бас яг юм хуулийн талаас те зүйл заалтуудыг ингэж оруулж өгсөн байгаа хгүй юу. Тэгээд яг энэ болтын энэ постноос нь бас хамаарад яг энэ хоёрын талаар те одоо ингэж Наараг одоо ингэж юунд өгнөө Наарад одоо ингэж гомдол гаргана гэдэг тэр мэдээлэл нь сайтуудад бас цацагдаж одоо ингэж гарсан байгаа. За одоо хэдүүлээ комедиан Амраа болон Наара хоёрын тэ сошиалэр бие биенүүгээ дайрсан зүйлүүдийн талаар ярих чинь. За хамгийн эхлээд комедиан Амраа 2 сарын 22-нд одоо заван токсик ааш явра сошиалор нэг цацах юмаа гэдэг постыг бол оруулсан. Тэгээд хүмүүс бол энэ постыг яг хинт одоо хандаж бичсэн бэ гэдгийг бол ойлгож ирсэн гэх юм уу. Тэгээ за дараа нь болохоор улсын хурлд орж байгаа хүмүүсийнхээ одоо сэтгэл зүйн эрүүл мэндэд одоо ингэж шалгаж авдаг болмоор байна гэдэг пост бол оруулсан. За тэгэд үүнийхээ араас 2 сарын 23-нд болохоор нийтийн албан тушаалтан парламентэд сууж буй хүн бол нийгмийн толим. Гэвч сүүлийн үед зарим хүмүүсийн гаргаж буй ууртай доромжуулсан бүх зүйл рүү өссөн үйлдэлүүд нь хэвийн бус төвшөнд хүрлээ. Сэтгэл зүйн шинжилгээ ухааны үүднээс харвал дараах шинжүүд нэг хүнд цогцоор илэрх нь яаралтай мэргэжлийн тусламж авах шаардлагатайг илтгэдэг. За нэгдүгээрт харилцааны хортой хэлбэр. Бусдыг үргэлж хянах гэж оролдох, өөрийн алдаанд үргэлж өрөөлийг буруутгах, бусдын сэтгэл хөдлөлөөр манипуляц хийх. Хоёрдугаарт сэтгэл хөдлөлийн удирдлаггүй байдал. Өчүүхэн зүйлд ч маш их уурлах, архаг гомдол хорсолт хийх, бусдын өвдөлтийг мэдрэх чадваргүй буюу эмпатигүй болох. Гуравдугаарт зан үйлийн өөрчлөлт. Нийгмээс тусгаарлагдаж зөвхөн дайсан хайж эхлэх бодит байдлын мэдрэмж алдах. Дөрөвдүгээрт өөрийгөө үзэн ядах. Гаднаа өөртөө ихтэй мэд харагдавч дотроо өөрийгөө болон бусдыг маш хатуу шүүмжилж хизээж сэтгэл ханамж авч чадахгүй байх.
Ийм шинж тэмдэгтэй хүмүүсийг зоригтой шулуун гэж хөөргөх нь тэднийг улам ангал руу түлхэж буй хэрэг юм. Сэтгэл зүйн хямралд орсон хүн шийдвэр гаргах түвшинд байх нь өөртөө ч нийгэмд ч аюултай. Түүнд алга ташилт биш мэрэгжлийн эмч сэтгэл зүйн зөвлөгөө яралтай хэрэгтэй нэгэд Нарагийн зургийг оруулсан ийм постыг бас ингэж оруулсан байсан. Амрагийн ээлжит одоо пост нь болохоор тэр жирийн иргэн бишээ нийтийн буюу татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг тангараг өргөсөн төрийн албан тушаалтан гэдэг пост орсон. Тэгээд энэ л болохоор 3100 хүн одоо реакшн буюу лайк дарсан гэдэг нь бол харагдчихсэн. За тэнгуүдээ дараагийн постн дээр болохоор Нарагийн яг нэг юм комментнийх нь нэг зургийг оруулсан байгаа хгүй. За энэ коммент дээр Нара юу гэж хэлсэн бэ гэхэлэр ёс зүйн яриад байгаа залбин минь ёс зүгөө хорснондоо чихээд дараа намдаа хий мэдүү ха жинхэнэ алмаарталч отоноос гэдэг ийм комментиг бичсэн байсан. За тэгээд Амраа үүнийг нь болохоор одоо гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ баримтлах ёс зүйн шаардлага гэд одоо ийм зүйлтэй хамт тавьсан байгаа хгүй. За энэ шаардлагад нь болохоор бусдын нэр төр алдар хүнд эрх хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэх, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэх доромжлохыг цэглэнэ гинэ. За дараагийнх нь болохоор гишүүн үзэл бодол байр сууриа илэрхийлэхдээ аль бие усны их сурвалжийг баримтлах ба олон нийтийг төөрөгдүүлэх үнэлгээ мэдээлэл хийхийг хориглоно. За дараагийнх нь гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хувийн ашиг сонирхлоор хин нэг хүн эсвэл бүлэг хүмүүс байгууллага аж ахуйн нэгж үйл ажиллагааг дэмжихийг хориглоно гэдэг ийм заалт байдаг юм байна л да. Тэгэд хүмүүс үүн дээр нас маш их юм яриад байгаа байхгүй яа. Тэгэхээр одоо энэ чинь ингээд хин нэгэн хүний эсвэл байгууллага аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихийг хориглоно гэд ийм заалт байгаа шүү дээ. Тэгтэл хүмүүс Нараг одоо хүртэл лайв хийж одоо бараа бүтээгдэхүүн сурталчлаад байгаа. Ийм юм хийж болохгүй. Одоо үгтэн те одоо ингэж төрд ажиллаж байгаа те одоо төмнийг төлөөлж төрд ажиллаад улсын хурлын гишүүн болсон бол ийм зүйл хийж болохгүй. Гэтэл одоо хүртэл ингэж бараа сурталчлаад ийм зүйл хийгээд анд болохгүй штэ гэж нэлийн одоо үгтэн тэрэн дээр нэм дургуутч одоо хандж байгаа гэх юм уу да тий. За тэгээд дараагийнх нь болохоор гишүүн төрийн албан хаагчаар албаны чиг бүрэгт нь үл хамаарах ажил үүрэг гүйцэтгүүлэхээр заавар чиглэл өгөх нийтээр хүлээмж шүүрэгцэн зан суртахууны хэм хэмжээнд хаш үйлдэл эс үйлдвэхийг хийхийг шаардлагыг хориглоно гэдэг зүйлүүдийг оруулж ирсэн байна л да. Гэтэ яг энэ нь болохоор Амрагийн оруулсан ингээд алгасаад явсан байхгүй. Зарим нь болохоор 3-2, зарим нь 3-8 гэдэг яг энэ дараалалаа биш. Ингээд алгасаад явсан зүйлүүд байгаа. Тэгэхээр дунднаас өөр заалтууд байх гэж бодож байна. За тэгсэн чинь Нара ямар хариу үйлдэл Амраад үзүүлсэн бэ гэхлээр одоо ингээд нэг юм комент л бичсэн байгаа хгүй те. За энэ комент дээр болохоор тийм үү чи орохдоо бас бэлгийн чин хадгалгаа шалгуулвал тий Амраа гэд ингэж бичмэл. За тэгсэн чинь Амраа үүнийг пост болгоод оруулсан заяа. Ингэж пост болгож оруулахдаа Нара намайг бэлгийн чин хандлагаа шалгуул гэжээ. Би ч яг вэ гомо момогоор одоо тусаар байгаа тоохоож болж. Гэтэ өнөө өөрийнх нь яриад байдаг хүүсийн тэгш ирэх эднэр нь энэ комменттэй зөрчилтөд байх шиг гей хүн улсын хурал сууж болохгүй гэсэн ялгуурлан гадуурхах доромжлох одоо утга цаана нь байна уу? Хоёр нүртэй зүүнтэн гэд ийм постыг оруулсан. За тэгээд Амраагаас гадна эдгээр асуудал дээр болохоор амарчин орж ирсэн байгаа. Тэгээд хэдүүлээ түн утахгүй амарчингийн талаар бас ярих болно. Тэгээд Амраа бас одоо яг энэ асуудал дээр те өөрөө 2 сарын 23-нд нэгэн лайв хийсэн байлээ. Тэгээд би болохоор яг энэ лайвтай одоо лайвтэн гэх юм одоо ер нь түүний ярьж байгаа энэ утга санаатай бол нэлээд санал нийлж байгаа. Наа чи одоо зүгээр жирийн иргэн биш болцсон шүү дээ. Тэрийг ерөөсөө тэр хүн өөрөө ойлгохгүй. Тэр хүн иргэн биш болоод татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн одоо өндөр албан тушаалтан болсон. Наараа яагаад тэр хулгайчтайгаа өөрөө тэмцэхгүй байгаа юм бэ? Харахлаар л нэг лайв хийж байгаа, харахлаар л нэг хувцас рекламдж байгаа, харахлаар л нэг саван шампо, бандаж зараа сууж байгаа юм. Тэр хүнд өөр ажил байдаг юм уу? Тэр хулгайч нартайгаа тэмцэж болдгоо юм уу? За одоо тэгээд яг үнэхээр хулгай хийсэн одоо чинь оюун эрдний жишээн дээр байна. Хүүхэд нь ингээд өчнөө үнтэй ингээд тансаглаад тэрийг баталж чадаагүй Наараа тэр хүнийг тэр хулгайчийг өмөрөөл байжсэн шүү дээ. Тэгээд тэр өмөржсэн хулгайч нь өнөөдөр хаана хөрөнгө орлогоо нотолцоод явж байгаа. Тийм л амар тийм хулгайч нарт дургу байсан юм бол тэр Наараа. Би бол тэрийг үнэхээр гайхаж байна. Өнөөдөр улсын хурлын гишүүн гэдэг бол маш их эрх мэдэлтэй хүн хууль батлаад явж болно. Өчнөө хууль батлаад энэ хулгайч нартай тэмцэх боломж Наарад байгаа. Гэтэл ямар амар завтай юм бэ? Өдөр шөнөгөө нэг хувц рекламдаал энт чи юм зарж ин тэгж тэгэд ядж хад энэ нь өөрөө дахиад хууль зөрчиж байгаа. Сонирхлын зөрчлийн тухай хуулийн дээр өндөр одоо албан тушаалтан ямар нэгэн байдлаар арилжааны одоо компаниудыг сурталчлах
өөрийнхөө албан тушаалыг ашиглаад сурталчлах, тэдний реклам тоглох, тэдний бараа бүтээгдэхүүнийг зарахыг сонирхлын зөрчлийн тухай хуулиараа хориглосон байдаг. Энэ хүн уг нь хуулиа дагаж мөрднө гэд хуулинд тангараг өргөсөн. Бүдүүлэг байж болно. Тэ хүн ингэж ирсэн шүү дээ. Гэхдээ тэр бол иргэн байхад бол асуудал байхгүй. Улсын хурлын гишүүн хизээч бүдүүлэг байх ёсгүй. Иргэдийг харааж доромжилдог байх ёсгүй. Энэ хүн одоо бүр хуулиараа улсын хурлын гишүүний ёс зүйн дүрм гэж байгаа. Тэрийг дагж мөрдөх үүрэгтэй тэгж тангараг өргөсөн тэр энэ үүргийг би биелүүлнэ гэж тангараг өргөсөн. Түүнийч наарадаа ямар нэгэн байдлаар субъектив одоо хувийн янз бүрийн шунзан байхгүй гэдгийг хэлье. Лайв нь болохоор бүр 8800 хүн ингээд лайк дарсан гэдэг нь бол харагдчихсан. За амарчин яаж гарч ирсэн бэ гэхлээр бас 2 сарын 22-нд бас пост оруулсан. За энэ пост нэр болохоор юу болоод байгаа юм бэ? Элбэг нараг ярихыг хүссэн юм уу гэд нэг юм жоохон фан тэ жок байдлаар нэгэн постыг оруулсан. За үүний дараа тэрээр бас нэг пост оруулсан. За ингээд болохоор яг нарагийн зургийг тавьж байгаад за нэгдүгээрт хуулаараа ямар ч боломжгүй яаж ч даруулцаж болно гэдгээ өөрөө мэдэж байгаа. Одоо нүг хэнийг нараг буцаж одоо эргүүлж татах асуудал дээр ийм пост бичиж байгаа байхгүй. За хоёрдугаарт болохоор тэглэж бүх амьтад тэгш эрэхтэй гахаа илүү эрэхтэй. Би жишээ нь ч номин сайд шиг хотын гудмаар хөдлөнгуулт мөнгө тараасан бол төрийн эрхийг хууль бусраа хордлох хийсэнгээд өнөөдөр хүртэл шоронд байх байлаа. Оюутгийнханд хууль үйлчлэлдэггүй юм билээ. Тэгэхээр та бан одоо ингээд анзаарч байгаа бол яг энэ бичлэг дээр дурддагдж байгаа одоо нараг оюутны талын хүн гэд хэлж байгаа 3 дахь хүн байхгүй юу. За 3 дугаарт дабл стандарт гэдэг инээдтэй улсын хурлын гишүүн иргэдээ заналхийлж үгийн мухагаар доромжилдог төрийн байгууллагад ажилладаг жирийн албан хаагч төр засгаа шүүмжилсэн пост дээрч лайк дарах эрх байхгүй. Итгэхгүй бол асууад үзээрэй. За 4 дугаарт хэрэг энэ хүн хувийн компанид ажилладаг байсан бол айл хэдийн HR-аар ороод албатан сэтгэл зүйчдэр очих гээд бүх сургалтанд хамрагдаад нэмээд 10 халагдсан байгаа. За хүний баталсан хууль хүний ёс суртахууныг давах учиргүй. Тиймээс хууль тогтоогчдоосоо хүсмээр байна. Ёс зүйн хариуцлага хүлээлгэж улсын хурлын гишүүнээс эргүүлэн татах заалтуудаа эргэж нэг хараасай. Үгүй бол энэ муу мухай хэл яриа өвөөгүй үйлдэлүүд хэвийн болох муухай жишг тогтхом итгэсэн иргэн амарчин гэдэг энэ постыг оруулсан. За тэгэнгүүтээ араас нь амарчингийн дараагийн пост нь болохоор 2 пост одоо хэдүүл ярих юм байна. За эхнийх нь болохоор би хэдгийн хууль дааны олд итгэдэг юм а гэд 4 зүйлийг оруулсан байсан. За эхнийх нь болохоор Tesla цаг хугацааны машин бүтээсэн. 2 дугаарт улсын хуралд 2 хөршийн тагнуул бий. За 3 дугаарт Либроныг лабораторид хийсэн. За 4 дугаарт тэр архийг бол говийн бор тэгээд одоо нэг юу гэдэг од тэнгууд аасан гэж аахгүй. Ер нь л за та бид ойлгож байгаа те аасан гэдэг ийм пост оруулсан. За тэгээд жок байдлаар гэх юм уу иймэрхүү пост оруулсан байсан. За дараагийн хамгийн сүүлийн пост нь болохоор нэг амраг гомо гэж дуудсан байсан шүү дээ. Яг тэрийг нь бас скриншот хийнгүү те амра гомо байх эрэхтэй нара педо байх эрэхгүй гадаадд педо хүнийг яадаг гэж эхлээд шоронд хорин тэгээд шоронгийнх нь дээрлэх нь шүн унтуулахгүй дарамтлна тэгээд нүүрэн дээр нь хүчирхийлсэн хүүхдийн нэрийг сэлнэ хаач ингүүт нь шошго зүйлгээд үлдсэн насаар нь чигшин амра бол амар гомо байх эрэхтэй биш л те гэхдээ бүр тулцсан гомо байх эрх нь амраад байгаа гэдэг одоо ийм постыг оруулсан байсан. За тэгээд нааратай холбоотой те одоо нэг нараа өөрөө тэгж хэлсэн мүү хүмүүс бол тэгж өмөрөд байгаа мó гэдгийг би жоохон ойлгоогүй. Гэтэ би нараг өөрөө тэгж хэлсэн байх гэж бодож байна. Яагаад гэвэл хүмүүс ингээд нараа руу дайраад ангууд нараа тэгж хэлдэг те. Та нар ингээд над руу дайраад байхын хооронд одоо тэгээ бүр хэдэн жилээр ингээд улсын хуралд байсан, хэдэн жилээр ингээд хулгай хийсэн тэр хүмүүстэйгээ тэмцээч. Би бол ингээд улсаа худалдаагүй гэл яг тиймэрхүү юм ярьдэн штэ те. Тэгсэн чинь нэг Молпедиагийн одоо ганаач нэг мол сүх гişүн гэл бас нэг минуттэй одоо нэг бичлэгүүд хийдэн штэ. Тэгээд тэр бичлэг дээр болохоор те би ингээд улсаа худалдсан биш гэд нэг юм жок хийж байгаа бичлэгийг хийсэн байгаа байхгүй юу? Олдооч юу наач нэвчээгүй урсгаач тэр тэмдэгэ аралтай өө. Чи юм уу одоо нэг батарей авчиж юу гэдэг юм бэ? Мол сүх гişүн мөшгүй та чи гişүүн мэж дөрмөд байгаа явал та. Би цэгууц би яач явсан яа би ямар улсаа худалдсан биш. За тийм ээ. За би худлаа. Хурдаа ухар. Ой та чи яаж ийна? Та чи мол сүх гişүүн биш дээ. Гişүүн хүмүүстэй одоо болооч олон нийтийн газар амар юм бэ? За ахын ямар сүртэй юм бэ? Ахын ямар улсаа зарсан юм биш дээ. Бас тийм ээ тийм те. Тийм ээ.
Тэгсэн чинь Нара яг үүн дээр нь яг бүр хамгийн сүүлийнхээ нэг лайв дээр нэг хальт ярьдаг байхгүй. За үүн дээр болохоор юу гэж ярьсан бэ гэхэлэр мол сүх гişүнч гэж яах шиг те гэл та нар одоо иймэрхүү бичлэгнүүдэд нэг 5-10 сая ярил хийдэг үстэй. Яг үнэндээ та нар 5-10 сая байтугай бүр 5-10 тэрбумтай одоо ингэж амьдрах боломжтой байсан ийм эх оронтой байж өнөөдрийг хүртэл үнийг мдээгүй чинь яг ингээ хамгийн гол ингээд эмгэнэл юм а гэл нэг юм одоо энийгээд л нэг тийм лайв дээр бол тэгж ярьсан гэдэг нь бол харагдчихсан. Юу энэ контент бүтээдэг залуучууд нь ямар усаа зарцсан биш дээ. Яадын ингээл контент монтент хийгээд байгаа. Та нар ч гэсэн хөрхийн амтад тэгэл усаа зараагүй бол юу ч хийсэн яадын гэдэг энэ үнцгийг буруутгах гэж одоо амханда юу яаж байгаа байхгүй юу? Одоо нөө намайг чинь усаа зарцсан биш яад ингээд нөө хүмүүс ингээд хөрхийн өмгөөлөл хамгаалаад байгаа шүү дээ. Тэнгүүд тэр юу тэр мос гişүн мишүнч гэж яах шиг те. Тэл хөрхийн амтад та нарт бол 5-10 сая л ийм өгч байгаа шүү дээ. Гэтэл та нар бүр 5-10 сая итгэл 5-10 тэр бумтан болчихсон ийм юм хийгээд амьдрахгүй байж болох ийм баялаг их оронтойгоо өдий хүртэл таньж мдээгүй чинь эмгэнэл юм аа. Ингээд лайва дуусгая. Нара гişүн байла гэжт. За дараагийн Наратай бас юм одоо тийм маргах бол биш гэдэг байна шүү дээ. Ингээд сошиалэр одоо ингэж гарч ирсэн. За дараагийн хүн бол одоо энэ Зиндацгийн мэн дээр орсон одоо бүр юм бичлэг байгаа хгүй. За өмнө дээр болохоор эргэн оо инх маань улсын хурлын гишүүн Наран туяа Нара болон мөнх туяагийн ёс зүйн асуудлаар мэдээлэл өгч байна гэд одоо ингэ ер нь бол гомдол гаргаж өгсөн гэдэг талаар ийм бас бичлэг орсон. Бас сайтууд дээр ч гэсэн энэ талаар ингээд бичигдээд яригдаад ол явж исэн. Тэгэд яг нүг албан ёс суртыг ингээд яг нөгөө бичиг баримт байдлаар ингээд ийм бичиг өгсөн гэдэг зүйл бол ингэж яригдж байгаа байхгүй. За тэгсэн чинь Нара үн дээр болохоор элэг хөшөөж өгсөн энэ хчэд талах яа гэдэг байдлаар яг тэр бичлэгийг нь шеэрлээд өөрийнхөө фэйсбүүк дээр бас ингэж оруулсан байлээ. За эдгээрээс гадна бас нөгөө гитарч өнгөөж гээд шүү дээ. Тэрээр бүр ингэж чат бидгээс асуусан моохгүй те. Нарыг ингэ тулгаа орсон нь одоо ингэ од жаргал элбэгт орж 2 юм уу гэдэл бүр ингэ асуусан гэдэг тийм бас одоо пост явж исэн. За дараагийн ярих хүн болохоор зандаа байгаа. За зандаа ямар пост оруулсан бэ гэхлээр 2 сарын 23-нд бид бүгд нийлээд нэг хүн болоо гэж төсөөлөё. Тэгээд толинд харахад Нараа л байхгүй. Дундаж монгол хүн өөрийгөө л харж байна гэдэг утгатай юм постыг оруулсан. Тэгээд тэнгуүдээ бас комментэн дээр болохоор комментод дундчлаад харсан ч Нараа л юм байна гэдэг одоо ийм бас пост одоо комментуудыг оруулсан тэгэл хүмүүс эдгээр тэр нь хаахаа дараал бас зүгээр лайк дарсан гэдэг нь бол харагдчихсан. За дараагийн маргаан үүсгэсэн хүн нь болохоор мөнх эрдэнэгаа лайв ч мөнх эрдэнэ. За тэрээр 2 сарын 24-нд Нара минь уус төрмөр гэж зовж байхаар гэрээсээ лайв реклама хийгээд хэрүүлэхгүй сайхан амьдраач дээ. Америкаас элбэгд орж захиалга өгөөд гэрээг чинь ухуулаад амар харахулгаач вэ хаахаа гэдэг ийм пост оруулсан. Тэгээд энэ пост нь болохоор 3.9k реакшн гэсэн байгаа байхгүй. За тэнгуүтээ дараа нь болохоор Нараг бас ингэж меншн хийгээд за тэнгуүтээ дүрмээ тохироод хэрэлдэж үзэх үү гэдэг бас нэг постыг оруулсан. За тэгсэн чинь Нара зөрүүлээд юу гэсэн бэ гэхлээр мөнх эрднийг бас одоо меншн хийж агаад за тэнгуүтээ миний хөгшүүн чи тутмар шүү. Чи яасан эбэдэ хайртай болцсон бэ? Чи цагтаа ердөөл нэг муу консул хийж байхдаа яаж хулгай хуулийн хяналтаар явж байлаа да. Чи гişүүн болсон бол бүр хүрээгээ тэлэх томруулах хулгайч штэ. Чи бол тэнд очиж тэрийг будаа болгож тэгж хуц гэхэд 100 сая аваад л хуцдаг нохоо штэ. Сонгуулийн үед 100 саяар энгийн үед 50 саяар аваа боломжийн үнээр хуцдаг нохоо штэ. Чи үнний төлөө явдахдаа энэ тэнд хуцдаг биш харин захиалагч нь мөнгөө төлөхөд хаанч очиж хуцдаг нохоо гэдгийг чинь олон хүн мэдэж байгаа даа гэд бас ийм одоо хариу постыг оруулсан билээ. За эдгээрээс гадна яг одоо Нара чин иргэний зориг ногоо намын гишүүн штэ тий. Тэгээд энэ талаар болохоор Зариг цэгийн мэн дээр 2 сарын 24-ний өдөр за иргэний зориг ногоо намын дарга Батбаатар чагсаалтын гишүүдийг эргүүлэн татах хуулийн төслийг боловсруулжээ. Тэрээр хаврын чуулганаар өргөн барихаар төлөвлөж байна гэдэг ийм мэдээлэл орсон. За тэгээд Наратай холбоотой хамгийн сүүлд ярих юм болохоор Ганбаатар Айс гэд фэйсбүүк дээр хүн байгаа хгүй. Тэгээд энэ хоёр гэхдээ ерөөсөө юм аргасан би нүргээ дайрсан ч юм уу тэг яг өмнө ярьсан хүмүүс шиг ерөөсөө биш зүгээр энэ хүн одоо Нарагийн ярьсан зүйлүүд дээр юм жок постуудыг оруулсан гэх юм уу да тий. Тэгээд надаа зөвөр инээдтэй санагдсан учраас энэ бичлэг дээр бас ярьчих гэж бодлоо. За эхнийх нь пост нь болохоор 3 өдрийн өмнө орсон гэж байхгүй. За тэнгуүтээ гэрт тулгаа орчжээ гав тайх юм гэд бичсэн байгаа байхгүй. Тэгэд энэ надад яагаад амар инээдтэй санагдсан бэ гэхлээр одоо энэ Ганбаатарчин бол нүг чин санаа за тэнгуүтээ санжаа энэ хэдийн найз штэ. За тэгээд яг чин санаа нэг рил хийгээд тэнгуүтээ энэ Ганбаатарын гэрт нь очингуудаа гэрээс нь ингээд янз бүрийн одоо эд хэрэгсэл гаргаж ирдэг байхгүй. Тэр нь болохоор яг жоохон насанд хүрэгчдэд
зориулсан гэх юм уу. Тэнгүүтээ гав гаргаж ирснээ чи энэ гаваар яг яад ингээд нэг бичлэг яваад тэр бичлэг нь бол бүр маш олон хүмүүст хүрсэн байгаа. Габи найзандаа зовчилж байна. Жижиг фонток хийнэ гэсэн чи. Юу вэ? Энэ гаваар яатэ? Хөөе. Энэ яах вэ? За нөгөө пост нь болохоор яг өнөөдөр буюу 2 сарын 27-ны өдөр орсон пост байгаа. За энэ постн дээр болохоор өнөөдөр л ямар зөвүүн тэгээ харуулъя гэдэг ийм постыг оруулсан. За яагаад ингэж бичиж байгаа вэ гэхлээр Нарыг нэг бичлэг билүү нэг лайв дээрээ яг нүг гэртэн хулгай орсон гэдгээ ярьж байхдаа яг тэр үеэрээ одоо ингэж Нара гэж ямар зөвүүн болохыг одоостой харуулъя гэж хэлдэг байхгүй. Тэнгүүт яг тэрийг нь одоо оруулаад гэх юм уу те бас нэг юм пост бол оруулсан байсан. За ингээд энэ мэтчлэн манайхаа одоо ингээд Наратай холбоотой те Нараж дайрсан, Нараарууч дайрсан гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүд ингээд маш ихээр гарч ирсэн байгаа. За тэгсэн чинь өнөөдөр орсон нэг одоо мэдээлэл бас ингээд хүмүүсийг гайхшруулад те бас маш их яар болсон байхгүй. За энэ нь болохоор яг өнөөдөр буюу 2 сарын 27-ны өдөр орсон. За үүнд болохоор Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газраас одоо энэ пэйж дээр орсон мэдээлэл байгаа. За энэ дээр юу гэсэн бэ гэхээр Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх улсын их хурлын гишүүдийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ гэдэг ийм пост орсон. За энэ юу гэсэн үг вэ гэхээр те одоо ингэж Наратай холбоотой иймэрхүү зүйлүүд ингэж гарч ирэл яригдаад байгаа шүү дээ. Тэнгүүт одоо нүг амарчингийн пост байсан шүү дээ. Одоо улсын хурлын гишүүн одоо яаж ёс зүйгүй хандсан гэсэн өөрсдөө л одоо хүсэлтээ өгж чөлөөлөгдөхгүй бол ерөөсөө те одоо арт иргэд ч юм уу энэ гишүүнийг чөлөөлөө буцаад эргүүлэн татъя гэд татагддаг зүйл биш юм а. Тийм зүйл байхгүй гэдэг зүйлийг ярьжсэн шүү дээ. Тэгсэн чинь яг энэ талаар одоогийн Монгол улсын ерөнхийлөгч буюу Ухнагийн хүрэлцэх одоо яг энэ хуулийн төслийг одоо ингэж өргөн мэдүүлнэ гэдэг мэдээлэл одоо ингэж орж ирсэн. За тэгээд яг энэ ингээд бөөн одоо юу гэдэг сенсац болоод явсан тэгээ хүмүүс одоо өстөө ингээд одоо бараг л ингээд гарцгүй боллоо. Нара бараг ингээд эргүүлэн татагдах нь гэх мэтчлэн яриануд гараад эхэлсэн байхгүй. За тэнгуүтээ нөгөө талаасаас хүмүүс юу гэж харж байгаа вэ гэхэлэр те одоо энэ хуулийг одоо ингэж өргөн мэдүүлсэн ч гэсэндээ одоо энэ хуулийг батлах одоо тэр хүмүүс ч одоо энэ засгийн газар улсын хурлын гишүүд ч те тэгэхээр тэр дотор байгаа улсын хурлын гишүүд өөрсдөө ч гэсэн байж иж яг энэ хуулийг одоо хөвлөөн зөвшөөрөх үү яг энэ хуулийг одоо юу гэдэг батлах уу гэдэг зүйлийг хүмүүс яриад байгаа байхгүй. Тэнгүүтээ магадгүй одоо нэг энэ нам дотор ингээд ласаа алцаад байгаа гэж яриад байгаа шүү дээ. Тэнгүүт магадгүй энийг батлах хүмүүсээ айл өвшөөний бас сонгоцсон баг гэдэг яриас гардаг. Тэнгүүтээ те энэ нь магадгүй нэг талаасаа зөв нөгөө талаасаа бурууч байх магадлалтай гэж үздэг байгаа байхгүй юу. Яагаад тэгэхээр одоо энэ хэд ч ингээд дотроо бас ингээд одоо юу гэдэг юм бүлэг фракц болцсон байгаа шүү дээ. Тэнгүүтээ хэрвээ таалагдахгүй байгаа гишүүнээ ингээл эргүүлэн татаал яг нэг юм бүр ингээд илүү том юм бүлэг болох юм биш үү гэх мэтчлэн хүмүүс хараад байгаа гэдэг нь бол харагдчихсан. Тэгээд ялангуяа энэ талаар ганж авлын яг тийм постыг оруулсан байсан байхгүй юу. Тийм болохоор яг ганж авлынгийн постыг нь ер нь ингээд яг өөрийнхөө гэх юм одоо ойлгоснороо тайлбарлахад бол яг иймэрхүү зүйл болон гэж гарч ирж байна. Тэгээд та хэд маань үүн дээр бас юу гэж бодож байна гэдгийг манайхан комент зэгт бичээрэй. За тэгсэн чинь Нара үүн дээр яг юу гэж дуурсан бэ гэхлээр дахин одоо постууд болон бас юу хийсэн 2 лайв гэсэн. Тэгээд хамгийн ихний пост нь болохоор одоо яг тэр ерөнхийлөгчийн зурагтай гэх юм уу да тий Ухнагийн хүрэлц бүхний зурагтай ийм постыг оруулсан байгаа хгүй. Тэгээд энэ нь болохоор Зарицгийн мөн дээр орсон пострыг авч оруулаад за тэгэнгүүтээ миний анхлан санаачилсан улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийг олон хүн хүч хавсран дэмжих шинжтэй шүү. Талархалтай байна. Ерөнхийлөгч маань хүртэл дэмжиж хүч авсрах болтой гэлаа гэд ийм постыг оруулсан. За тэгээд бас яг үүнийхээ араас болохоор яг ийм хуулийг өөрөө бас ингэж санаачилсан гэдгээ одоо ингэж гаргаж ирсэн баахгүй. Тэгэд хамгийн анх яг ийм одоо хуулийг санаачлах байгаа гэдгээ 2025 оны 6 сарын 3-нд өөрийнхөө сошиал дээр буюу Facebook дээр оруулж исэн юм байна. Тэгэд яг ингэж оруулж исэн постоо одоо ингэж скриншот хийгээд те дахин одоо ингэж Facebook дээр тавьсан баахгүй. За үүн дээр юу гэж бичиж байсан бэ гэхлээр миний би энэ их хуралд гишүүн байх хугацаанд ганц л хууль санаачилж арт өмнөдөө буян болоод бууя гэж хэллээ. Их хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хууль. Энэ хуулиар улсаа тоногчдын гар хөл болсон гишүүдэж татдаг байг. Бүдүүн бүтэрлэг манийгаач татдаг байгээ гэд ийм постыг оруулж исэн юм байна. Тэгээ одоо яг үүнийгээ дахиж одоо оруулаад зургийн 100 гаруй талын дэд буланд он сарыг нь хараарай. За 2025 оны 6 сарын 3-ны өдөр миний бие их хурлын эндэр дээрээс эргээд сонгож гаргаж чадсан улсын их хурлын гишүүнээ эргүүлэн буулгаж
чадах эрхтэй байх ёстой гэж хэлээд тэр өдөртөө хаврын чуулганаар улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төсөл санаачлан байрна гэдгийг аль бие усаар мэдгцэн ингээд за ингээд иймэрхүү зүйлийг ингэж бичсэн байлээ. За тэнгууд яг тэр хоёр лайв дээрээ бас ярьдаг байхгүй юу? Ер нь бол ингэж анхлан энэ хуулийг санаачилж байгаа бол би бишээ. Урд нь нэг хүн бол санаачилж исэн. За би бол яг хоёр дахь одоо санаачилж исэн хүн. Гэхдээ гурав дахь нь одоо ингэж ерөнхийлөгч орж ирж байна гэд тэгж ярьж илээ. За үүнээс гадна одоо ингэж би одоо ингэж улс төрд ороод нэг 2 жил болох жоо л ийм л хүн штэ. Тэгэхээр ер нь бол яг хүний одоо амьдралын хүчлэгөөр ярих юм бол би дүнгэж одоо ингэж нэрэ хүүхэд байгаа байхгүй юу да гэдэг зүйлийг ярьж байгаа байхгүй. Одоо бүр ингэж насаараа бүр ингэж залуу байхаас ахуулаад одоо хүртэл ингэж улсын хурлд сууж байгаа зөндөө хүмүүс байна. За тэр хүмүүс чинь бол гэлээ тэр хүмүүсийн талаар яриад одоо тэр хэдийн хажууд би бол юм нэрэ тэгтэл ягаад та нар ингэ над руу ингэж амар их дайраад байгаа юм бэ гэдэг зүйлүүдийг тэр лайвууд дээр ярьдаг. За тэнгуүтээ бас л яг нөгөө элбэг дорчийн талаар яриад те ягаад одоо хүртэл ингэж их орнд ирэхгүй байгаа юм бэ? Одоо энэ сайхан бэлэг элбэг дорч хоёулаа Америк руу гараад явсан гэсэн ерөөсөө одоо ингэж их орондоо ирж чадахгүй ийм одоо нөхцөл байдалд орсон. Тэгээд сайхан бэлэг бол одоо бүр ингэж тагчиг байдгаа гэдэг зүйлүүдийг ярьдаг. Дээрээс гадна бас нэг хэд хэдэн маш ийм сериусны зүйлүүдийг ярьсан. За нэг ярьсан зүйл нь юу гэх юм бол одоо энэ сайтууд одоо энэ хэвлэлийнхэн гэдэг чинь бол бүгдээрээ одоо яг ийм үнэн бодиттой яг ийм арт түмний төлөө тим хэвлэлийн одоо газар сайт бол угаасаа байхгүй. Бүгдээрээ эзэнтэй. Тийм болохоор одоо ингэж би рүүгээ те нөгөө талаа харлуулах гэж ингэж ажилтдаг хүмүүс байд юмаа гэдэг зүйлийг ярьсан. За үүнээс гадна одоо тэр MCS-ийн захирал гож жаргалыг бүр ямар амар хүн бэ гэж бодсон тухайгаа ярьдаг байхгүй. Яагаад тэгж бодсон бэ гэх юм бол өөрөө хизээч төрт ордоггүй. Гэхдээ төрт бүр маш юм нөлөө бүхий хүн гэдэг зүйлийг хэлдэг. За яагаад тэгэхээр өөрөө угаасаа төрт ороод ирэх юм бол те одоо өөрийнх нь нэг ойр тойрны ятуу хамаатан садан ихнэр одоо хин бэ бүх хүмүүсийн шалгаад одоо ингэ юмыг гаргаад ирэх учраас өөрөө ордоггүй. Тийм мөртлөө одоо энэ улсын хурлд байгаа те тэр хүмүүст ямар нэгэн байдлаар одоо юм мөнгөнд тусламж ч юм уу үзүүлээд бүр ингэ явдгаа гэдэг зүйлийг бас ингэж хэлсэн байгаа. Би нэг юм ястай ойлгосон. Тэр нь юу гэж? MCS-ийн од жаргал хамгийн ухаантай хамгийн айхтар хүн юм байна гэдгийг ойлгосон. Яагаад гэвэл өөрөө ерөөсөө улс төрд орохгүй. Тэгсэн мөртлөө улс төрд бүх талаар өөрсдийнхөө хүмүүсийг бэлтгэдэг. Өөрөөс нь тусламж гуйгаагүй хүнийг хүртэл занган дунгаах хандив өгдөг. Ийм айхтар хүн бааш. Өөрөө улс төрд орчих юм бол улс төрд нөлөө бүхий итгээдгээд тэр чигээрээ шалгагдах учраас ойр хав одоо эхнэр хүүхэд нөөц хамраг ах トゥ хамраг садан найз зүгтээс ахуулаад бүгд шалгагдах учраас улс төрөөс хол байгаа юм шиг одоо байдалтай байдаг. Гэхдээ улс төрд хамгийн шууд нөлөөтэй хүн. Тэгээд бас яг тэр нөгөө нэг ухаан хөдгийг ингээд MCS-тэй холбоодог байдаг шүү дээ. За тэрэн дээр болохоор яг элбэг дойч ерөнхийлөгч байхдаа одоо тэгж ухаан хөдгийг MCS-т одоо ингэж өгч ийсэн гэдэг зүйлийг ярьж байгаа байхгүй. Тэгээд яг нүг өөрөө фитнес дэвдэг байж байгаад за тэгсэн чи яг тэр фитнесийн саунд од жаргал болон яг элбэг дорч хоёрыг хамт саунд одоо ингэж орж юмаа ярьж байхын үзэн харж исэн юм а гэдэг зүйлийг хэлдэг. За тэнгуүтээ бас тэр хоёртай хамт нэг одоо вайн ууж исэн гэдэг зүйлээ бас ингэж ярьдаг байхгүй юу. Тэгээд яг хөө миний бас нэг сонсч исэн болохоор одоо яг энэ төрийн ч юм уу тийм томчууд чинь бас яг л тийм одоо үгүй хамгийн тэр нарийн ширийн тэр зүйлүүдээ яг саунд ярьдаг гэж би бас сонсч ирсэн. Яагаад тэгэхээр тэр саунд чи юм одоо нүг юм чиг ихтэй те тийм одоо юу гэмдэ тэнд ямар нэгэн захилгаан зүйл одоо байх одоо тийм одоо камер ч юм уу да тий дуу хораагуур ч юм уу байх боломжгүй учраас тэнд яг хамгийн одоо нарийн ширинээ ярьдаг гэж бас нэг сонсч ирсэн байхгүй. Элбэг дорж одоо би 2009-10 онд энд юунд Bella Vista-гийн Vista Fitness Health Club-д явдаг байсан. Би тэгэхээр зүгээр л нэг дуучин охин байсан. Бараг урлагаас жоохон завсарлаж байгаа маягтай нэг тиймэрхүү. Я бас нэг жоохон ингэсэн ингээл явж исэн. Тэр үед MCS дээр од жаргал дээр өдөр элбэг дорж ирж энэ хоёр хоёулахнаа саунд ордог байсан. Саунд юмаа ярьдаг байсан байхгүй. Би бүр хоёр нүдэрээ харах нүтэл би бүр хамтдаа бид нар вино уусан штэ бай. Ямар вэ? Ерөнхийлөгчтэйгээ вино ууж явлаа штэ.
Гэхдээ үүнийг би болохоор сонсч исэн болохоос шиг харж исэн бол биш. Тэгэхээр яг баттай мэдээлэл бас биш шүү за манайхаа. Тэгэхээр зүгээр нэг цуу яриа гэд та манаас ойлгочих болно. Гэхдээ юуц нэг тэгж сонсч исэн. За тэгэнгүүтээ бас яг тэр лайв дээрээ болохоор одоо ингээд хэнийг зандан шатрэгтэй ерөнхий сайд болонгуудаа л MCC-ийн одоо тэр 200 тэрбумын тэр татвараас одоо ингэж чөлөөлсөн гэдэг зүйлийг бас дахиж ярьж ирсэн. За тэнгүүтээ хүмүүс нүг оюутны талаар асууж байгаа байхгүй юу. За тийм бол ингэж оюутны талаар ингэж юм яриач гэд нэг хүн асуусан чинь би ингэж миний мэдхтэй одоо ингээд хамгийн авилгалтай тэмцэжсэн улс төрч бол оюун эрдэнэ байсан шүү. Би бол үнэхээр тэгж хардаг, бүр яг тэгж итгэдэг гэд явал ярьж илээ. Тэгэл хүмүүс угаасаа наараг оюун эрдэнэтэй ингээд түрүүнс хойш ингээд нүг түрүүн зөндөөл дурдагдлаа штэ. Тэгээ ер нь бол ингэж оюун эрдэнэтэй маш их ингэж холбож бол яриад байдаг. Бас л яг Нарагийн энэ сүүлд хийсэн 2 лайвыг нь бас зөндөө хүмүүс үзсэн байгаа байхгүй юу? Миний яг сүүлд харснаар бараг 900 мянган үзсэн байсан. Одоо бараг сая хэдэн зуун болоод явж байгаа. Тэгэхээр Нарагийн ийм бичлэг юмнууд бол бүр ингэ маш их хандлт аваад явдаг гэдэг нь бол харагдчихсэн. Тэгээд бас яг нэг инэт дэмж гэх юм уу да тэгээд маш олон хүмүүс ингэ үзэж байгаа шүү дээ. Тэгсэн чи би яг нэг комент харсан байхгүй. Тэгсэн чи сингл залуу байна уу гэд нэг хүн асуусан байсан. Тэгсэн чин доор нь дахиад нэг хүн хай гэд ороод ирсэн байгаа байхгүй. Бүр ингэ бараг Нарагийн тэр лайвын дээр бараг хүмүүс танилцаад байгаа юм уу хайшин тий. Бүр тиймэрхүү зүйл бол болж илээ. Үүнээс гадна яг гол юм ярих мартцсан байна. Энэ хоёр лайв дээрээ ярьсан хамгийн гол зүйл нь болохоор намайг ингэ эргүүлэн татаж болно. Би бол бараг л дуртаяа ингэ буунаа гэдэг зүйлийг бол ярьж илээ. Тэгээд хэрвээ намаа ингэж эргүүлэн татах жаа бол би бол ингэ дуртаяа буугаад угаас ингэ лайва хийгээл бичлэгээ хийгээл мөнгөө бол ингэ олоод явчих чаднаа гэдэг зүйлийг бас ярьсан байгаа. За манайхаа тус идэвхтэй холбоотой шинэ мэдээлэлүүд гарч ирсэн байна. Тэрнээс нь та нартай ярьж өгье. За Нара яг тэр лайв хийж байхдаа та ингэ миний лайв дээрх бичлэгийг катлаад оруулдаг тэгэж оруулаарай. За үүнээс гадна та нар ч ингэ мемүүд хийгээд байдаг штэ. Тэр мемүүдээ ч гэсэн хийгээрэй гэж ярьдаг байхгүй юу? За тэгсэн чинь мэдээч хэрэг хүмүүс яг тэр Нарагийн ярьсан зүйлүүдийн талаар ийм мемүүдийг бол хийсэн байгаа. За эхнийх нь яг Нарагийн ярьснаар одоо элбүүд дөрж од жаргал хоёрыг саунд ингээд байх нь харсан гэдгсэн чинь гурван ингэ хамт сууж байгаа байдлаар нэг юм хэдхэн секундын бичлэг хийсэн байгаа байхгүй юу. Тэгэд энэ бичлэг нь бас олон хүмүүст хүрсэн буюу сая 600 мянган хүн үзсэн байсан. За мөн Нара яриан дээрээ одоо ингэ ерөнхийлөгчтэйгээ хамт вайн уусаа ингэ ярьдэн штэ тий. Тэгсэн чинь бас элбүүд дөрчтэй хамт түүнийг вайн ууж байгаа байдлаар ингэ бас оруулсан байсан. Дараагийн ярих мэдээ нь цагдаагийн байгууллагаас Нарагийн гэрт орсон хулгайчийг барьлаа гэдэг мэдээлэл явж исэн. За тэрээр 25 настай нэг эрэгтэй одоо ингэж баригдсан гэдэг мэдээлэл байгаа хгүй юу. За тэрээр одоо Нарагийн гэрээс авсан зарим мэд зүйлээ өөрийнхөө гэртээ хадгалж исэн гэдэг мэдээлэл ингэж ороод явсан байгаа. За тэгсэн чинь Нара энэ одоо зүйлд итгэхгүй байгаа гэх юм да. Тэр нь бол харагдчихсэн. Яагаад тэгэхээр сэтгүүлч буудрагчаа одоо ингэж 25 настай нэг л эрэгтэй тэр том одоо генераторыг авч одоо ингэж дийлэх үү авч гарч чадах уу. Тэгэхээр хамсаатнууд нь хайчж байгаа гэдэг утгатай постыг оруулсан. За тэгсэн чинь Нара үүнийг шеэрлээд үүнээ ингээд тэнгүүтээ хамсаатнуудыг нь болон хавсарсан гэд бүгдийг нь цагдаа нар маань оолж өгч тогтооно гэдэгт итгээд хүлээж ийна гэдэг утгатай постыг бас ингэж оруулсан байлээ. За одоо манайхаа хэдүүлээ топ 3 сэдвийн хаад ингээд хамгийн сүүлийн сэдв рүүгээ орж ийн. За энэ сэдв нь яг цагаан сарын үеэр маш олон хүмүүст ингээд хүрээд хандлт аваад явж исэн ийм сэдв байгаа. За энэ болохоор яг болор мөнө гэд одоо энэ хүний фэйсбુક дээр оруулсан бичлэг баггүй. Ер нь бол нэг юм богино хэмжээний бичлэгийг оруулсан байсан. За үүн дээрээ болохоор Бацуур авраг арт түмнээс хохироосон бөхчүүдээсээ уучлалтгүй. Допингийн арга хэмжээ Монгол бөхчүүдийг авраад байна уу, цаацлаад байна уу гэдэг одоо тайлбартаар энэ бичлэгийг хийсэн байгаа. За тэгээд яг энэ бичлэг дээр юу гэж ярьдаг вэ буюу яг агуулга нь юу вэ гэхэлэр одоо ингээд Бацуур авраг бүр ингээд бөхчүүдийг арай л ингэж амар одоо юу гэдэг ёс зүйгүй те яг нэг юм барилтахаас илүүтэйгээр бүр ингээд өшөглөөл зодоол бүр ингээд айгүйх ингээд маажаад ийм одоо юу гэдэг ёс зүйгүй ийм муухай ингэж одоо юу гэдэг бохир барилтдаг гэх юм уу та те яг тиймэрхүү зүйлүүдийг ярьдаг байхгүй. Тэгээд зөвхөн би ингэж яриад байгаа юм бишээ. Жудаг гэдэг тэр одоо групп дээр хүмүүс маш их битсэн байлээ гэж бол ярьсан байгаа. За тэгээд энэ бичлэгэн заяа бүр яг 1 сая хүнд ингэж хүрсэн. Бүр ингэ маш олон хүмүүс ер нь бол энэ бичлэгийг үзсэн байгаа байхгүй те. Тэгэл бас нүг яасан тэр чинь хин гэлээ оюун болд баха тий бас бүх оюун болтыг тий одоо ингэж та хэд нийлж агаал оюун болтыг ингэж барилдахгүй болгосон шүү дээ 8 жилийн юм одоо чөлөөтэй болгосон бидтэй гэх мэтчлээ тиймэрхүү зүйлүүдийг ярьж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. За үүнээс гадна тэрээр одоо бас яг усын авраг хангаатай тий одоо үгүй маргах гэх юм уу бас хангаараа нэлээд дайрсан пост бичлэгнүүдийг оруулсан байгаа. Ахын авраг гэхээр ингэ Бацуур шиг ийм амир танхаа балмад жудаггүй увайгүй ийм адгийн байх хэвээр Бацуур аврагын үйлдэлүүд бол тий энэ бол үндэсний бахархал биш, энэ бол ондоошил биш, энэ бол зүгээр танхаар л, энэ бол балмад үйлдэл.
Одоо би буруу зүрх хараад байгаа бол уучлаарай. Гэхдээ үнэхээр одоо Монгол бүхд ийм байдаг юм уу те? Оюун бол дарслан бүр яалаа. Нийгмээрээ гутаагаад нийгмээрээ үзэн ядтал тий. Дөнгөж 19 10 гэдэг наснда маш том цол одоо аймгийн арслал юу вүлээ тийм цол молонд хүрчихсэн. Тэгээ ер нь бол нэг 20 том наснда дархан авраг болчоор ийм хэмжээний биелж чадaltaй тий. Хинтээ аймгийн өмнө дэлгэр одоо сумаас гаралтай ийм бүх. Тэгээ энэ бүхийг бол бүр ястаа бүр яг энэ бүхийн хорхойтнууд бүх мэддэг хүмүүс бол нэрээ зүгээр энэ залуугаар тоглолцсон тий. Маш том хүчтэн гараад ирэхүй. Тэгхийн бол нөгөө юм Батцуур мөрчөд дархан авраг бүр байхгүй. Тэрийг замаасаа зайлуулж энэ бүр амар хүчтэнгүүдээ замаасаа зайлуулж ээж ийм бузар булан аргаар өөдлөн дэвшиж явж байгаа гэдэг бол бүхий орхоотуудыг тэр жудаг гэх үргэлж битүү байдаг юм байна. Тэгэнгүүтээ яг тэр бичлэгний хараас дахиад яг Батцуур аврагтай холбоотой бас нэг бичлэг оруулдаг байхгүй. За энэ бичлэг дээр болохоор Батцуурын савнаас Монгол бүхөө хамгаалах цаг болжээ гэд. За энэ нэг болохоор бүр сая 400 мянган хүн үтсэн бэлээ. Тэгээд энэ бичлэг дээр болохоор яг нэг Батцуур аврагын нэг тийм эвгүй ер нь зураг бичлэгүүд яваад идэв ч гэдэг. Бусдад одоо бүхчүүдийг яаж одоо ингэж хохирол одоо юу гэмдэ бүр ингэж маш ингээд эвгүй унаач байгаа ч гэдэг юм уу да тэр одоо бичлэг зургуудыг оруулаад энэ бичлэгээ бол хийсэн байгаа байхгүй. За тэгээд хангаатай маргасан одоо гол зүйл нь болохоор яг эхний бичлэгнийх нь комментэн дээр нь хангаа болохоор ингэ бичсэн юм байна л да. Үнэхээр мэдгүй юм ярьж байна. Хаяа ярьж бүх үзэж байгаарэ. Дараа нь галзуу хүн шиг юм ярьсан байна гэд өөр ойлгоно гэд ийм одоо коммент өгсөн байна. За тэгсэн чинь үүнээс хойш бас одоо хангаараа чиглэсэн гэх юм уу да нэг 2 постыг бол оруулсан байгаа. Үүнд эхнийх нь пост болохоор 2 сарын 24 өнөдөр орсон байгаа хгүй. За энэ постн дээр болохоор яг хангаагийн ингээд зургийг нь оруулаад за тэнгүүтээ надаас тэр фильтр усчихсан поп навшчин басуун дуугүй байхад энэ муу холоо дутаад байж байхгүй олон юм хуцаж байгаад допингийн материал нь гарт ороод ирчихдэг юм да. Орой та нарт харуулмц. Энэ муу допинг өгөхгүй цогтдаг яг хин бэ? Уламжлалаа гой авч явмаар байна гэхээр юу гэдэг нэ өөр хинхэн хуцлаа ороод иртээ. Долоосон ч зөв долоон шүү. Долоолдууд чинь басууга улам хорлоод байгааг санаж ав. Та нар бүхэн төвчөнд хүн өхүүлэх гээгүй юм бол амаа хэмхэн шүү гэдэг ийм постыг ингээд оруулсан. Тэгээд би болохоор нүг хангаагийн зургийг оруулангууд хангаа нүг зөрүүлээд ийм бичлэг одоо хийцэн болоо гэж би бодоод захгүй. Эцэн чинь ерөөсөө тгээгүй юм бэлээ. Хангаагийн яг энэ зураг гэх юм уу да тийм ингээд нэг бичлэгнээс авсан зураг байгаа байхгүй. Гэтэ тэр бичлэг дээр бүр шал өөр одоо сэдвийн талаар ярьсан бичлэг байлээ. Тэгээд дараагийн хангаатай холбоотой пост нь болохоор одоо ингээд хангааг бүр ингээд яг меншн хийгээд бичсэн байгаа. Чиний хувийн мэдээлэл маш их байна. Тамирчны эрүүл мэндийн нууц хэрэгэлдэг эм бэлтгэл регистр гэдэг зөндөө зүйлийг дэлбэл чи шүүхэд өгч шалчнахгүй биз? Ил харуулж болох уу? Гомдлгүй гэвэл хамаа алгаа хариуг хуулийн зөвлөгөө аваад цаг алдчихлаа. Хангаагаа уншихгүй гэвэл оруулахад билээ ингээд тэнгуүтээ ингээд хангаагийн бас ингээд яг сүүлд одоо өөрийнхөө фэйсбુક дээр оруулсан нэг зургийг нь оруулангуудаа баахан бас ингээл нэг бичиг баримтуудын лимшиг зургнууд байгаа хгүй. Тэнгүүд дээр нь яг ингээд эможи тавьсан. Тэгэд эможи тавьсан болохоор тэр нь яг юу гэдгийг нь бол ингээд харагдахгүй байсан. Тэгээд иймэрхүү постуудыг бас ингэж оруулсан байлээ. Тэгээд хангаач одоо үүнээс хойш юм бичээгүй, дуураагүй. Тэгээд одоо энэ болон мөнөө гэдэг эмгтээч гэсэн дээ энэ хоёртой холбоотой дахиж бичлэг одоо пост юм бол ингэж оруулаагүй байсан. За тэгсэн чинь тэр Батцуур аврагын их чин гэд эмгтээ бас гарч ирсэн байгаа. Чинь гэхдээ 1 сарын 23-ны одоо шүн гэх юм уу да яг 23 болж байгаа шүн хэр чинь 22-наас 23-ны шилжих шүн пост оруулсан байгаа хгүй. За энэ постн дээр болохоор их чин дөхөний захиалгаар монтажтай бичлэг оруулаад байна. Цаг гаргаж судалжээ. Бас нэг их сурвалжаас их сонин үндслэлгүй зүйл сонсоод их итгэсэн болтой. Авсан бүх мэдээлэл чинь артаа их хор уршигтайг улс суурьтай судалж үзсэнгүй юу. Хууль дүрмтэй нийгэмд хуулийнхаа дагуу явна. Бусдын нэр төр талтах нь сэтгүүлч гэдэг мэргэжилтэй хүнд зөвшөөрөгддөг зүйл биш. Шүүхтэр уулзцгаая. Баримт нотлохоо үндслэл юу байна? Өнөөдрөөс бэлдээрээ. Алдаад дийлэхгүй сэтгэл зүг нь бусдаар даруулна гэж байвал их том эндүрэл ихчин чамтай ясаа зайдал үүснэ. Ардаа байгаа дүүгээ арга ухаанаараа хамгаална гэд ийм постыг бас ингэж оруулсан. Тэгэл яг энэ ихчийнх нь пост юмыг ингээд бас одоо сайтуудтай ингээд оруулаад явж байгаа бол харагдсан. Тэгээд энэ сэдвийн хүрээнд яг хамгийн сүүл ярих зүйл нь юу вэ гэхээр одоо энэ жилийн цагаан сарын барилдаан байгаа шүү дээ. Битүүнд болсон барилдаан. Яг тэрэн дээр шүвгийн дөрөвт болохоор хангай, Батцуур, Батмагнай, лав гэрэл энэ дөрөв үлдсэн байсан шүү дээ. Тэгээд хүмүүсийн бас ингээд сошиалэр нэлээд яриадсан зүйл нь юу вэ гэх юм бол лав гэрлээ гэнтэй Батцууртай барилдахаас өмнө одоо ингээд ингэж сэж нэг амар юу гэдэг нэг
улаас юм шиг нэг харагдахгүй байсан байхгүй. Тэгээд Батцууртай байрлсны дараа яг ингээд цээж нь ингээд жоохон урагцсан гэдэг нь бол харагдчихсэн. За тэгсэн чинь яг энэ саний сэтгүүлч эмэгтэй тэр талаар нь бас энэ бичлэг дээрээ ярьдаг байхгүй юу. За тэгээд яг энэ бол бас нэлээ ингээд хил ам болох шиг болсон юм. Тийм болохоор бас яг тэр лав гэрэл өөрийнхөө фэйсбુક дээр нэгэн одоо мэдээлэл маягийн постыг оруулсан байгаа хгүй. За үүн дээрээ болохоор өргөн олон ах トゥ нар минь сайхан хаварчиж байна уу. Энэ жилийн сар шинийн барилдаанд төрүүлж олон түмнийхээ халуун дэмжлэгийг мэдэрсэндээ чин сэтгэлээсээ баяртай байна. Битүүний барилдааны үеэр мөр цээж гэдэс орчимд баг зэргийн улайлт зулгараалт үүсэн зарим үзэгчдэд маань ташаа ойлголт төрүүлсэн болтой. Бүх контакттай спортын хүнд төрлүүдийн нэг арь зулгаараа хуруугаар туллах зэрэг түгээмэл тохиолддог. Нэгin даваанаас эхлээд л байр заавах халах зэрэгт мэдрэгддэг барилдааны нэгэн хэсэг юм. Дархан аврах Батцуурхтай барилгаас нөх даваануудын үеэрч мөн адил баг багаар үүссэн байсан гэдгийг энд тодруулан хэлмээр байна. Үнэн хүчийг үзэн шударгаар барилцсан нийт бүхчүүдтэй чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Та бүхэн сар шиндээ сайхан шинжлэх гэдэг ийм постыг оруулсан. За тэгээд угаасаа яг ийм постыг яагаад оруулсан гэдэг нь ер нь бас ингэж жоохон тодорхой гац тэ. Яагаад гэвэл хүмүүс яг нөгөө нэг Батцуур руу нэлээд дайрагдсан учраас лав гэрлээс ийм тайлбар байдлаар ийм мэдээлэл юм постыг бас оруулсан байгаа хгүй юу. Тэгсэн чинь яг энэ Батцуурын их чинь бас нэг пост оруулаад за тэнгуүдээ Батцуур мойжулдаггүй нийт ийм сорвтой болсон гэхүүдээ гэд бас нэг пост оруулсан. За тэр пост нь болохоор яг нэг Батцуур аврагын яг 2021 онд оруулж исэн пост байгаа хгүй. Тэгэл тэр постн дээр болохоор ингээл яг нүг ийм одоо мөр за тэгэл нуруу одоо хөвлийн хэсгээ харуулаад за тэнгуүдээ яг ингээл битүү ингээд хумсны сорив байгаа тийм зураг байгаа хгүй. Тэгэл их чинь ингээд Батцуурч гэсэндээ те ингээд хүнд мойжуулж одоо ингэж мойжуулдаггүй гинтл юм болсон гэж одоо хэлэх юм уу гэдэг байдлаар одоо юу гэдэг түүгээ өмөөрч одоо хамгаалсан байдлаар ийм постыг оруулсан. Тэгээд Батцуур аврагын тэр зургийг нь харсан ч гэсэндээ те бас л ингээл нилийн одоо мойжуулсан хумсны сориуд бас байгаа хгүй. Тэгэхээр бүхийн барилдаанд ер нь л иймэрхүү зүйл болдог байх нэ. За бүхийн барилдаанд гэхгүй ер нь спортод те бас ингээд бид нар хөлбөмбөг үзэхээр хооронд ингээд ойрхон ингээд камераас харахад яадаг үлээ те тэр яг иймэрхүү зүйл болдог. За ингээд та нартай энэ удаагийн бичлэгээрээ иймэрхүү одоо Монголын сошиалээр яригдсан ийм зүйлүүдийн талаар ярьж өглөө. Тэгээд энэ хідэн сэдв ингээд гарч ирээд маш их анхаарал хандлтуудыг аваад явлаа. Тэгэд яалтчгүй нөгөө намайг үздэг хүмүүс маань Facebook ашигладаггүй ч гэсэн хүмүүс байдаг учраас та нартай мэдээллийг одоо дамжуулах зорилгоор ярьж өглөө. За тэгээд та хэд маань энэ хүртэл үзсэн бол юу хийх юм мэдж байгаа. Лайка дараарай. Тэгээд subscribe дараагүй бол заавал дараарай манайхаа. За тэгээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцай хөрх хүмүүс минь баяртай.